Зэ дэлхий дээр тархан сурсан нийт нүүдэлчтэй энэхүү өдрийн мэндийг хүргэе. За ингээд бид нар Хөвсгөл далайн ирэг дээр за ингээд та нартай өнөөдөр нэгэн гайхалтай бас гоё мөрөөдлийг хуваалцахаар бид нар ингээд сууж байна. За ингээд манай алс холоос ирсэн Германаас одоо манай хоёр маань ирсэн байна. Өвөр Монголоос хоёр маань ирсэн. За манайхан мэд мэдээд өөрсдийгөө танилцуулаарай тийм. За энэ өдрийн мэндийг хүргэе. Би Герман улсаас ирсэн. Намайг Эцэг Намбай Отрон баяр гэвэ. За бүгдээрээ сайн бачхана уу? Би Өвөр Монголоос ирсэн. Надад хаан хур гэдэг. Амархан сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ цагийн мэндийг хүргэе. Өвөр Монголоос ирсэн гоо нар байна. Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн энд хүргэе. Би Герман улсаас ирсэн Самдангийн ангич чаргал байна. За багш нь өнөөдөр та хүүхдтэйгээ мөн нийт үзэж байгаа хүмүүстэйгээ юу ингээд гаргаж ирж тэ ярих гээд байгаа вэ гэхлээр нэг юм мөрөөдөл байна надад. Тэр мөрөөдөл нь юу вэ гэхлээр те зүгээр л нэг зүлгэн дээр гэрээ бариад амьдрна гэдэг шиг те нэг тийм гоё хэдүүлээ ингээд нэг юм Монголын газар нутаг чинь дэндүү уудам штэ. Тэгээ сайхан хэдүүлээ ингээд орчин үеийн модерн гэрээ бариад тэнд дид бүтцээ ингээд шийдээд те тэгээд нэг сайхан бүгдээрээ хамтдаа амьдрах орон зайг бүрдүүлэе гэж байгаа байхгүй. За тэгээд эхний ээж нь одоо багш болох ч байгаа хүмүүс дээрээ бөөнөрөө эхлээд амьдраад нэг жишг болчихъя те үлгэр жишг болчихъя. За бас ингээ алдаа оноо туршлагуудыг үзээд яваанда нүүдэлчдийн одоо бэлгэлт хамрагдсан багш болж байгаа шав болж байгаа хүмүүстэй ер нь нэг аймаг сум сумд ч юм уу нэг гоё газруудад хэдүүлээ яг нэг тийм эртний 13 дугаар зууны үеийнхаа нэг тийм гоё өв соёл тухайн тэр амьдралыг одоо орчин цагийн техник технологи шинжлэх ухаантай хослуулад амьдрий гэж байгаа байхгүй. Ямар санагдчих вэ? Сайхан санаарай. За манайхан яг ямар санагдчих байгааг нь гоё яг ингээд амьдрий гэвэл манай одоо жишээлбэл окогч хамт амьдрах уу? Миний бодлохоор яг ингэ үнэ хэлэхэд би ч одоо яг бүр ингээд яг ингээд үтэл өөр ингээд за яг жилийн одоо ингээд 12 сарын хугацаанд амьдрах хэрэг бас хэцүү яа гэж чинь нөгөө яг миний амьдрал одоо миний гэр бүл байдаг учраас харин 3 сар яг хүүхдийн амралт ингээд болсон хол миний амьдрах үнэхээр дуртай. Бид нар чинь ингээд Монгол ирэнгүүтээ энд нэг 7 хоног, тэнд нэг 7 хоног, энд нэг 3 хоног гээд ихэвчлэн хотод байж байгаа явдаг тийм. Үнэхээр тийм хотхон байцхан үнэхээр бид нар бүр нэг сараар ирдэг байсан бол нэг 2 сар, 3 сараар ирэх бол боломжтой. Үнэхээр би одоо энэ санааг яасан бол бидний хичээл хийж авах багш маань энэ тухай ярьж байсан. Тэнийг сонсч надад үнэхээр нөгөө юу гэдгийг вау гэдэг бол тийм санаа орж ирсэн. Үнэхээр энийг бол дэмжиж байна. Үнэхээр тасархай. За та Миний хувьд бол энэ бол байж болох асуудал. Ягаад тэгэхээр би та нараас илүү нас нь одоо арай илүү оймс илээсэн. Тэгээд ер нь нас их тусмаа нутуур байгаа их тэмүүлж байгаа. Би бол жилдээ нэг 3-4 сараар бол ирээд амьдарч чадна. Энэ бол надад бол бүр их бүр сэтгэлд бол айгүй ойрхон санагдаж байгаа. Одоо хүний нутагт явна гэдэг бол юу л да гэр орноо санах, эх орноо санах, ээж аваа санах тий. Тэгээд одоо ер нь сүүлийн одоо үед бол маш их эх орн руугаа тэмүүлж байгаа. Энэ бол тэгээд аав ээж маань байхгүй болсон ч гэсэн эх орн минь аав ээж болдго юм а гэдгийг сэтгэл зүрхээрээ мэдэрчээд явж байна. Зүг. Таач нэг сайн ингээд нааша Хөвсгөл рүү бид бөөнөрөө автобусаар ирж явах чинь ингээл байнгын айрг уугаад яваад ангууд чинь булганых уу гэж бодож байгаа шүү дээ. Тэгсэн чинь гарцаагүй булганых байсан. Би Булган аймагт төрсөн. 9 хүүхдээ айлын хамгийн бага охин болж төрсөн. Тэгээ манай аав ээжээр Булганд насаараа амьдарч 3 дугаар ангиасаа эхлээд би Улаанбаатарт орж ирсэн. Тэгэхээр яг хөдөөнөө амьдраад өссөн байж одоо багнасаа бол тэнд өнгөрөөсөн гэж тийм. Улаанбаатартаа ч гэсэн би 10 дугаар анги гэрт амьдарч өссөн чинь хань жилдээ болсон тийм. Тэгэд бол надад бол энэ хөдөө амьдрахад бол тийм асуудал байхгүй. За баярлалаа. За тэгээд өвөр Монголд ер нь яг ямар хүн байдаг юм бэ? Одоо жишээлбэл яг хөдөөнөө амьдрий гэдэг те ингээд гоё агаартай, цэнгийг уустай, гоё онгон дагшин байгальтай амьдрий гэхээр өвөр Монголд хэр вэ? Өвөр Монгол гэх юм бол яг тэр байгаль дээр мал ахваа дээр байгаа учраас тэр бас дэмжигээд юу яадаггүй, ойволдоггүй, тоодохгүй тий. Хүн чинь яг байгаа юм дээр бас чигэж анхаарал гаргахгүй шүү дээ. Гэхдээ одоо манайс бол ингэж игээ. Одоо манай 2 хөтөлбөрийг бүжээд барсан хүмүүсүүд одоо биеэн засаад өөрийгөө засаад одоо бүдөөгүй
одоо бүр ингээд нэг хамтран ядлахаар болчихсон тийм үү бэлэн болж байгаа шүү дээ. Тэгвэл одоо тийм болсон бол жоохон яах юм бэ? Тэгээс сураад л зүгээр л ингээд өөрийгөө ингээд хөгжүүлээд байх юм. Эргээд энийг боттой амьдралдаа яаж авч хэрэглэх юм? Энийг авахгүй амьдралдаа одоо манайд их асуудал гарч байгаа шүү дээ. Гандаж гин, малын үн хамтрж гин. Зүгээр энэ асуудлаа яаж шийдэх юм бэ? Тэгээ бэлчээр нь хөрслөгдсөн гэдэг битүү хашаанууд тий. Тийм. Тэн дээр яаж ашиглах нь гэдэг тал дээр бас манай дүүлэн ярилж байгаа бас баг хэмжээний бас нэг юм төсөв гаргаад хүмүүст ингээд эхлээд ярьж байгаа юм. Тэр нь юу юм гэхээр одоо манайд бол эхлээд хийсэн хүмүүсүүд бол байгаа. За өмнө дөрнөөс хүмүүсийг урж ирнэ. Тэр хүмүүс чинь жоосон бараад яг чивэр тийм хөтөөгдөн улаан цагаан идээг олж авахгүй хүмүүс байна. Тэнд нь манаас хөнгөрөг болно. Тэр яах юм гэхээр одоо 60 хүмүүсүүд ингээд урж ачраад одоо хэдэн хоногийн одоо уламжлал соёлын хамаатай ингээд хичээл сургалт хийгээд төлбөртэй чигэж хийгээд хажуугаар нь одоо имэн танилцуулаад ингээд уршаан чахаалгаар ингээд явуулж байгаа тийм зүйлүүд хийж байгаа. Тэгвэл манай ус ингээд хөдөлтний хотхон байгууллагууд өрөө эндээ ингээд нэг чиг болгоод хорайн чиг болгоод хүмүүс урж ичраад тэгээд төвөө үсгээд тэн дээр одоо хүмүүс гаднаас хүмүүсээ ачраад одоо манай энд байгаа хүмүүс ямар оролцоод байна. Хэдэн бушаа мал байх юм. Ямар сүү чагайдан бүтээгдэхүүн байх юу байдаг юм. Энийг ингэж яраад одоо тэр хүмүүстэй тайлбарлаад ийм байдаг шүү. Тэр хүмүүс ч ингээд амсаж үжээд их хэмжээгээр бас авч явж ихгүй шүү дээ нэг л гээд. Тэгвэл эргээд одоо нэрийн хуудасаа утсан дугаар дээр авах юм бол очоод эргээд чахаалах. Юмгүй юм ингээд гарах гад банкраа төсөв яраад байна. Одоо бүсэг мөрөөдөл. За тэгээд мэдээж одоо ингээд ар Монголд одоо энэ төсөл юмсууд хэрэгжээд гүйцэтгэлтэй яваад ирэхээр тэнд бас хэрэгжүүлж болно шүү дээ тийм. За манай гоо наранг бол манайхан бүгд мэдж байгаа тийм. Сайхан уртын дуу дуулдаг. За тэгээд ингээд энэ Дөрвөлжин хаан байшин дотор уртын дуу дуулахаар хэрэг байдаг. Дуулж үзтээ. Баян дуулдаг. Өглөө болгон дуулдаг. Гэхдээ чанга дуулахгүй юу? ер нь бол нэг хэсэгдээ нэлийн чаддуулаад дээр доор зүүн бараа айлгаа нэлээ үе хүмүүс хэд настай ч бодоо байдаг юм аа. Тэгээд ихтэй нэг ирээд дэвжирж ирэх хэлдэггүй л дээ. Тэгээд ер нь таван хамтай гэр юм уу эсвэл энэ байгаль дэлхий дээр энэ сайхан далайн ижийнхэн дэргэд бол бас шал өөр мэдрэмж. Нэг алсын бараг одоо нүднийхээ бараг алсад холтон хүртэл ингээл чилээчэл те ингээл ингээл анирдаа яа тэгчээд бас уртын дуу дуулах бас гоё байдаг байхаа би ямар уртын дуу ч юм шиг мэдгүй шүү дээ. За ингээд би ямар ч гэсэн багш ингээд яг миний дотор яг юу байгаа юм би тэр төсөөлөл та нартай яг гоё тодорхой хуваалцчих те. Яах вэ гэхээр ингээд надад одоо ингээд нэг юм хүн болгоны дотор нэг тийм гоё хөдөөнөө очиод нэг сайхан амьдрах юмсан. Одоо ялангуяа харьд байгаа гадаадд байгаа манай хэд бол бүр илүү те. Нэг сайхан гоё ингээд Монголынхаа газар нутгтэр тэр гоё онгон дагшин байгаль энэ гоё агаарн дээр нь те. Яг ингээд сайхан ингээд нэг гоё гэрээ бариад нэг сайхан гоё хаус байшин ч юм уу бариад те. Тэгээд нэг сайхан амьдрах бодол хүн болгонд байгаа шүү те. Тэгэхээр би тэр хүмүүсийг энэ нэвтрүүлэг одоо подкаст ч юм уу урьж оролцуулаад за өөрийн чинь дотор яг ингээд хөдөө амьдрах яг тийм хүсэл бодол байна уу гэдэг талаас нь бүгднгээс нь тэр хүсэл мөрөөдөл тэр санааг нь сонсомоор байгаа байхгүй. Тэгээ хүмүүс яг дотор нь яг юу байгаад байна. Үнэхээр тэр хөдөөнөө очиж амьдрах нөхцөл боломжууд нь бүрдчих юм бол хүмүүс яг очиж амьдрахад бэлэн үгүй юу гэх мэтлэн талын юмсуудыг багшин дотроо бодоод явж байгаа. За тэгээд энэ дээрээс хамгийн гол нь надад тэгвэл бид нар тийм ямар ч сан хөдөөнөө очиж амьдрах санаа бол байгаа юм байна. За тийм бол энэ санааг төсөл болгохоос нь ахуулаад одоо би жишээлбэл эхний 1-р дугаар явж штэ. 1-р дугаард энэ дээр одоо би санаагаа хуваалцаж байна. Дараагийн дугаар дээр гэх юм бол энийг яаж төсөл болгох юм гэдэг би төслийн үнэтэй уулзаад 2-р дугаар явна гэж байгаа байхгүй. За төслийн үнэтэй яваад эн чинь судалгаа одоо тийм эрс стил асуудал нь юу юм те юу яаж явагдах юм гэдэг бүх юмнуудын тооцоо гараад ирчихнэ. За тэгэнгუთ чинь яг нөгөө хөдөө амьдраад одоо хотоос хөдөөх зорьсон нэлээд олон залуучууд байгаа. Бидний хамгийн сайн мэдих одоо хөдөөний айл гэд байна шүү дээ. Хөдөөний айлын хоёр дээр очиж за яг хөдөө очиод хоёр ингээд яг хамгийн анх яагаад ингээд ийшээ очиж амьдрахс. Яг ямар асуудал байна. Тухайн асуудлуудыг яаж шийдэх боломжтой байна. Яг тоо хоёр шиг ингээд хүмүүс хөдөө очиод ингээд амьдрахад ямар одоо нөөц болцсон асуудлууд байдаг ингээд сайхан асуугаад ярилцмаар байгаа. Тэгээ мөн бас нэг юм телевизэн бас нэг ихнэр нөхөр хоёр гэр бүлээр ингээд хүүхдүүдэд дагуулад гарцсан байсан. Би нэрийг мартчих. Дараа ямар зөвшөөгөөрөө тийм урьж оролцуулна. Тэгэд нэг хөдөө очиод амьдарч байгаа нэлийн хэдэн залуучууд байна.
Манай одоо жишээлбэл байгууллагын залуучууд бас тэртээ үед бас нэг гарч ирсэн. Тухайн үед чи одоо 17 илүү 18 он тахгүй. Тэгээ бид нар гарахтаа хайшаа гарсан юм гэхээр нэг хотоос нэг холдоогүй. Найрамдлын цаад лагерын тийшээ нэг хэдүүлээ нэг хөдөө очиж амьдарч үзье гээд. Тэгээ хөдөө амьдрал хэдүүлээтэй ингээ нүү хотоос нүү гарч амьдрал да анаа тэр. Тэгээд хэдүүлээ офс мовс одоо Төрөмбөс байгууллагынхаа офсыг одоо хөдөө барьчих л да, байгуулчих л та гэж. Тэгж мэгээд бид нар нэг найрамдал руу гараа. Бид нар тэгээд эхний 7 хоног болоогүй юу ихэнх нь буцсан заяа. Тэгээд сүүл рүүгээ дараагийн 10 дахь хоног дээрээ гисэн чинь нэг 2 3 хүн үлдчихэж байгаа байхгүй. Яагаад юм бэ? Тэрэн дээр харин яагаад гэсэн чинь хүний сэтгэл зүрх оюун санаа хаашаа нүүн биеийн дагаж нүдэг. Тэнгүүд бидний сэтгэл зүрх оюун санаа өөрөө хоттой байгаад байсан. Бие зүгээр хүчээр тийшээ аваачаад нэг сонирхоод үлдсэн байгаа байхгүй. Бүр сүүлдэн дараа нь за сэтгэл зүрх оюун санаагаа одоо бол тэр чигтээ хөдөөрөө аль хэдийн нүүчлээ шүү дээ. Энэ сайхан онгон багшин байгууллага руу нүүчлээ. Тэгэхээр миний бие бол одоо энэ намраас ахуулаад аль чадхаараа амьдрах гад оролдоод үзье гэж байгаа байхгүй. За тэгээд амьдрах гээд оролдоод үзэхэд яг ямар асуудал байгаа ингээд тэр хүмүүсээ урьж оролцуулчаад тухайн асуудлуудыг яаж шийдэх, хэрхэн шийдэх гэдэг зүйлийг нь салбарын экспертүүд мэрэгчлэлтэнгүүдтэй очиж уулзаж нэвтрүүлэгтээ урьж оролцуулаад за чил хөдөө ийм асуудал байгаа юм байна. Энийг яаж шийдэх вэ те гэх мэтлэн байдлаар. За ингээд тэгээд бүх ингээд салбар одоо дид бүтсэн тог цахилгаан тий. За ингээд жорлон морлонгоос нь ахуулаад зөндөө асуудлууд байна. За тухайн газрыг яаж авдгийг гих мэтчлэг. За ингээд явна гэж байгаа байхгүй. За тэгээд энэ одоо шилбэл төсөлч байд юм уу те нүүдэлчдийн хүрээ хотхон байна уу? Явандаа ер нь бол те нүүдэлчдийн сум хот болох мөрөөдөл бол дотор байна. Тэгэл яг энэ дэр хамгийн гол нь эхний ээлжинд нүүдэлчдийн бясалгалыг төгссөн нүүдэлчдийн ухаан сэтгэлгээтэй багш нараараа хамт амьдраад үзье л да тийм. Тэр дунд чинь шал өөр амьсгал. Тэгэд хамгийн анх яагаад энэ төсөл одоо жишээлбэл энэ зүйл рүү чиглэх болсон гэхэлэр хотод нэгдүгürt асуудлууд байна. Маш их хит их бөөгмөрөл төгжрэл тардаа би уг нь төгжиж явахынхаа оронд те их нэртэй хүүхдтэй цаг хугацаа гаргамаар байна. Эсвэл би өөрийгөө сурч боловсрох те хөгжин дэвших боломжтой цаг хугацаа гаргамаар байна. Даанч төгжрэл тийм боломж алга. За ингээл өдөрт баг ингээл дор хаяж 2-3 цагийг төгжрэл зөв хийд юм өнгөрөөчихөж байгаа байхгүй. Тэгээ энэ чинь жилдэн юм уу 10 жилдэн хаваад үзвэл нэлээ их цаг хугацаа алдчихж штэ те. Төгжрэлд нүл стресстэй хүмүүс тийм уур амьсгал. За тэгээд дараагийнх нь асуудлууд нь болохоор утаа. Энэ цаадах юм хамгийн амжилттай. Одоо энэ утаанаас болоод ханиадаар за тэгээд аастан одоо утааны хамааралтай түн бомон өвчнгүүд гарч байна. Тэгээд утаа төгжрөл хоёрыг шийдийгээд сүүлийн бараг 10 жил ярьлаа шүү дээ. Тэгэд шийдэгдсэн юм үнэхээр харагдаж байна. Хамгийн сүүлд коксцсон нүүрстэй сайжруулсан түлш мүж гэж гарч ирэл. Үнэн дээр тэр явж байгаа гоё нэг айхтар болоод байгаа юм бол тэр мэдэх юм алга. Хүмүүс угаартаж өгч чинь тэгээ бүр гих мэтлэн. За тэгвэл утаа төгжрөл хоёр угаасаа шийдэгдэхгүй юм байна. За мөн дээрэс нь Монголын газар нутаг өөрөө ямар уудам билээ дээ тий. Тэгэхэд энэ уудам газар нутаг дээр нутгийг хараа нэг хүнд ногдох газар нутгийнхаа хэмжээ баг нэгтгэсэн баха. Тэгсэн чинь одоо Улаанбаатарт одоо энэ бүх тэр газар нутгийнхаа нэгийнх нь жоохон жижигхэн нэг сумынх нь дайтай хэсэгт нь бөөгнөрөө ингээ шавцсан. Тэг хагасаас илүү шахуу нь одоо хотод бөөгнөрчиж байгаа байхгүй. Энэ үед юу үс чинь гэхээр газар нутаг эзгүүр чинь. Тэгэхээр эзгүй айлыг л хүмүүс очиж ухна шүү дээ. Ер нь бол. Тэгэхээр энэ Монголын газар нутаг эзгүүрсэн байгаа болохоор газар нутгаа эзэнтэй болгоё. Тэгээд бас хөдөө очиод амьдрахаар залуучууд ингээд те байхгүй болцсон хөгшин нөгөө сүүлийн хэдэн малчид маань те залуу малчид байхгүй яах вэ ийх үү те нөгөө ихэнх нь хот руу яваад өгцөн. Тэгээд дээрэс нь байгаа хэдэн залуучууд нь ганц бие. Миний амар асуудалтай байгаас те. Тэгэхээр ч одоо нөгөө нэг олноо дагаал одоо хот руу явах болчиход шүү дээ. Тэгэхээр яг ямар нэгэн шаардлага тийм ямар нэгэн залууч ихэд өөрснөө үлгэр дуурайл үлгэр ямар ч зүйлсэн гадагш байгаа. Яг бинийгээ хүлээх хэрэгтэй. Ямар ч бүгдээрээ зориг гаргаад манайхаа үүдэлчдийн бисгэлээ манайхан зориг гаргаад. За тэгээд дээрэс нь одоо тэр газар нутаг эзгүй байгаа болохоор нөө уул уурхаа. Тэр газар талхлалт бүр арай дэндүү одоо бүр тахал шиг ингээл
кружид явсан газар буцаад ирэхэд бараг ухагдцсан. Зарим дуучид ингээл гой байгаль очиод одоо ингээл клип хийдэг штэ. Одоо дахиад очиж бараг тэр газар чинь байхгүй баха ухагдсан баха гэж хэлмээр байгаа байхгүй. Тэр одоо ялангуяа тэр сэлэн хүдэр тэр заамар маамар эд заа тэр оюутлогоо тамдлахоо бүр одоо угаасаа дүүс тэр бүр ингээд. Тэгэхээр газар нутгаа эзэнтэй болгомоор байна гэдэг талаас бас. За өөр манайханд одоо ингээд нүүж болох одоо жишээлбэл шалтгаан шаардлага өөр ямар асуудал байна гэж харж байна. Хувь хүний асуудал бол эрүүл мэндэ бодох хэрэгтэй нэг. Тэгээд энэ байгаль дэлхийг хайрлах хэрэгтэй. Тэгээд ягаад ч нэг хүнээсээ эхлээд нэг хэсэг хүн болж хөгжих хэрэгтэй. Ядаж нэг хүн гэсэн энэ дэлхийг хайрлж одоо өөрөөрөө үлгэр дуурайл болоод өөрөө гарч яваад өөр дээрээ бүр ажиллаад тий би одоо тэгээ миний хувьд бол тэгж бодож байгаа. Тэгээд бүтэн жилдээ бол ирж чадахгүй угаасаа ойлгомжтой. Бүх амьдралаа тэнд бол тогтоогоод өхнөлдсөн байгаа. Тэгэхдээ ямар ч л байсан зуны нэг 3-аас 4 сар бол ирнэ. Заримдаа өвөл цагаан сараар ирчдэг. Тэгээд одоо жил ирэх тусам наашлна. Тэгээд одоо манай энэ миний төрсөн нутаг булган дурлал Монгол хүүхэнтэй суусан герман хүүхдэл ирээд амьдэрсэн байж штэ. Одоо тэгээд тэрийг сонсчоод гадаад хүн ингээд 18 аймгаар яваад булганы хутаг өдрөөс сонгоод тэр байшин бариад амьдэрч байна. Яг гоо усны шуурчиг явж байгаа л та тэр гадаад хүн зундаа ирээд өвөлдөө буцаж л байгаа. Тэгтээ өвөлдөө манайх бүр илүү гоё шүү дээ. Яг нарийн ярих бол тэр манай тэр энэ Монголын цаг агаар чинь маш сайхан цаг агаар хуура одоо үлштэй тийм чихтэй үл биш байхгүй. Тийм учраас дасан зохицоход бол бид нар бол угаасаа Монгол улсууд явж байна. Айгу надад бол миний хувьд бол нэг тийм айгаад их сандраад ах юм байхгүй гэж бодож байна. Бас өнөөс гадна одоо бид ч яг ингээд нэг ерөөсөө өглөө босоод өрөө ханддаг байна. Тэгэл ерөөсөө дахиад гараад машин дотор суудаг. Дахиад машинасаа гараад дахиад нөгөө ажил дээр очиод дахиад өрөө ханддаг. Нөгөө агаар байх нөгөө утаатай агаараа урт бид нар ажиллаж байгаа байхгүй. Тэгээ хөдөлгөөн дутагдаж байгаа. Тэгээ нөгөө байгальтайгаа харьцах ямар ч боломж байхгүй. Нөгөө хотод ч юм байгаль, агаар тий. Бид нар ч одоо ямар ч ерөөсөө нэг дүр харж байгаа юм ерөөсөө хэдхэн метрийн хугацаатай зайд юм харж байгаа байхгүй. Харцсан ерөөсөө тэгээд нөгөө сэрэл 3 метрийн зайд юм хардаг. Тэгэхээр нөгөө дэрний хүмүүс чинь нөгөө хараа сайтай байдаг нь ерөөсөө энэ тал нутгаа юм нөгөө хардаг хараа сайн байдгаас үүнд очиж байдаг гэд манай өвөө маань ярьдаг. Тэгээд яг одоо энэ сүүлийн хүмүүсийн хараа мууддаг бол ерөөсөө ингэж нөгөө харааных нөгөө хүрээм баг. Тэгээд тэр дөрөв хаанд сууж байгаа хөдөлгөөнгүй байх. Энэ бас ерөнхийдөө бас нэг шалтгаан болдог баг. Ягаад хүмүүс одоо хөдөө гарч байгаа хэрэгтэй вэ? Дэлхийд даяар одоо хотчлолт явцгүй болж байгааг ойлгодог хөгжлөө шүү дээ. Ойлгоцсон шүү. Одоо Германд юу ямар хэвтэй? Ер нь Монгол гэхгүй ер нь Европт хийж ярьж байгаа байхгүй. Одоо ингээд урд нь болохоор яг л монголчууд аль болох суурин газараа бараад гэж аль болох гоё хаус барьж нөгөө том машина унжтай бие биендээ нөгөө гоё бие сайхан амьддаг гэдгээ харуулах гэж байсан бол одоо ингээд сүүлийн ерөнхий 50 жил өөрөө ойлгож эхэлж байгаа. Бид нар чинь байгалаасаа холдоод байгаа юм. Байгаль биднэрт хэрэгтэй юм. Биднэрт энэ одоо нейтралик төлөвчийг хэрэггүй юм. Бид нар зүгээр нэг сайхан идэж уулантай нэг орох орнтой ингээд нэг зүгээр энгийн амьдрал, энгийн гэдэг юм чинь амьдрал аягүй чухал байдаг юм байна гэдэг нь одоо дэлхийд даяар харж байгаа. Европ одоо Германд бол одоо ингээд хүмүүс бол аль болох за ер нь аль болох ядахнаа бүр хол явахгүй махад гэд хотынхаа захад гарыг ядахнаа. Энэ шууганаас гарыг одоо яг Германы агаар бол одоо Монгол орны агаартай харьцуулах юм бол харьцангуй гайгүй л байна. Тэгээ нөгөө бас нөгөө харагдахгүй бид нар нүдэнд харахгүй болохоор тэр машины газ тий агаар бас маш тийм бас цэвэр биш Онгоц нисэж байгаа онгоц яг ер нь хүмүүсд ерөнхийдөө одоо ер нь бас байгалаа гэдэг ер нь ханддаг болчиход харагдаж байгаа юм. Одоо ер нь ингээ ажиглаад байхад гадаад дотоодоор яваад байхад Монголд л ийм сүтээ том машин, сүтээ юмнууд ондоос гадаад чинь Монголд л одоо сүтээ брэнд ус гадаад бас тийм байхгүй Сайхан урагцтай ингээд подоолох шоортой. Тэгээд тэр хинч тэр ямар хувц өмсөж гэнэ үү, нүүр ам нь ямар байна, тэр юмтай байна, юмгүй байна сонирмж нэг хүнийг ажигладаггүй тэд нар. Яг өөрийнхөө одоо шийд германчууд бүгд яг өөрийнхөө хүнд гай болохгүй. Эсвэл өөрийнхөө амьдралыг аваад явж байхад ер нь бас нэг бодоод үзсэн ч гэсэн би чамаас тусламж гуйгаад чи надад тусламж гуйх шаардлагагүй.
Маш их тайван хүмүүс. Хайрын. Гэтэ нөгөө хүмүүс нэг хей. Гэтлэр гэдэг шиг тэр юмнууд нэг айгүй. Гайгүй ингээд нэг юм байдаг хгүй юу? Монголчууд ингээд германд очингууд германчууд айгүй нарийн. Ингээд одоо ингээд нэг одоо ресторанд ороод хоолнд орох юм айгүй амар ээж аав нь хүртэл ингээд туслаа ингээд юмар ингээд хоолнд өнгийн хамгийн төлдөйм гэж айгүй тийм нарийн амиа ботсон гэж ярьдаг. Яг яс юм дээр болохоор тэдний өөрөөрөө даах боломжтой. Тэдний заавал өнөө даалгах шаардлагагүй. Одоо манайх болохоор ингээд даахгүй бол одоо юу гэх юм одоо нарийн даахсан одоо энэ жоохон мөнгөтэй даахгүй бол ингээд айгүй хэцүү шттэ. Даах автай юм шиг нөгөө тийм нэг даалгуулах автай юм шиг ингээд явж идэг манайхан бас тийм юм харагддгийг яг нэг. А тийм одоо германд бол ерөөсөө нэг тийм хамгийн гол төв нь болохоор бие биендээ гайхахгүй. Хариуцлага гэдэг нь айгүй өндөр бас. Оршин амьдрах нөхцөл нь одоо хэр таатай вэ? Айгүй тайван шүү дээ. Герман ер нь бусад Европ орнуудаас айгүй тайван одоо тийм байгалийн гамшиг гайгүй, дайн дажин гэж байхгүй. За тэгээд хоол хүнсээ ярих юм бол бус Европ хавцуулах юм бол одоо хэвчээ тастараад маш хямдхан. Бус Европоор явах юм бол ер нь одоо хүнс айгүй өндөр шүү дээ. Өндөртэй одоо юу гэх Франц, Итали гэж чинь Германтай харьцуулах хамаагүй. За тэгэхээр одоо за одоо тэгвэл хэдүүлээ одоо ингэ л да тий. За одоо яг хэдүүлээ гараад яваад амьдрахаар одоо ингэж шийдлээ ярил л да тий. За одоо ямар шийдэл одоо ингэж хэдүүлээ шууд ингэж нүүдэлчтэй хоторноо байгуулъя, хүрээгээ байгуулъя. Тэрэндээ гоё Монголынхоо өв соёлоор биелгээ уртын доо Монгол бичиг морин хуур тий. Яаж амьдртээ ааруул цагаан үедээ бид нар бол очиод бол малж амьдрч угаасаа чадахгүй тий. Тэгээд нэг багтаа малж ирсэн хүмүүс бол гайгүй бах. Би ч юм болохоор чи яг хот дээр өсөж байгаа байхгүй. Тэнийг сүтээд гэж айхтар. Ямар ч манай эмээ өвгийнх нэг зуны амралтаар очихоор нэг үхэртэй байдаг байсан. Гэхдээ яг тэр чи одоо нэг мал хариулдаг тэр юмнаас чи арай нэг юм ангид өссөн. Тэгээ нэг зүйл байгаа штэ ингээд бидрийг баг байхад одоо миний санаж байгаагаар шүү. Би ингээд нөгөө ингээд бүх хүүхдүүдийн ингээд нөгөө нэг зурсан зургийг нь хурааж авч ирсэн байхгүй. Хэддгээр ангидаа байлаа те. Тэгсэн чинь бүгд юу зурсан байсан гэхэлэр гэд нэг юм Монгол гэр заяа. Тэгээ ингээ Монгол гэр ингээ 3 бүслүүртэй ингээ тэгээд нэг хэдэн утаа суунаглуулаад тэгээ ингээ гурвалжингаар хэдэн уул зурцсан. Тэгээ ингээ тийм гурвалжин юугаар ингээ нэг өснөө зурцсан те. Тэгээ им үсгээр ингээ баахан шувуу зурцсан. Тэгээд нартай. Би өөрөө бас яг тэгж зурдаг гэсэн. Тэгээ хүүхэд болгон өөрийн мэдлгүүр цаанаасаа тэр зургийг зурдаг байсан байгаа байхгүй. Би одоо хөдөөндөө тэгж амьдарч байгаагүй мөртлөө хаанаас тэр зурглал байгаад гэдэг мэдэхгүй. Шууд л тэр зургийг зурна. Тэнгууд одоо болохоор хараа дийлийнх нь тэгж зурж ирсэн мөртлөө одоо болохоор хараа хүүхдүүд нэг бол поророо, нэг бол одоо өөр үзэж харж байгаа телевизээр үзэж байгаа юмудаа зурна. Монгол гэж зурж байгаа хүүхдүүд би ойрын хэдэн жил хараагүй. Яг үндсийнхаа юмыг зурж байгаа яг. Тийм бүгд л одоо бүгд зурж ирсэн байна. Яг одоо яг нэгэн харагдав. Яг нэг харж байгаас яг цагаан цаасан дээрээ бүгд. Тэр нэг цэнхэр юу ингээд цаасаа дуусгатал уртааш нь ингээд гол мол яг гол болоод зурчаад. Нэг нар зурчих. Нараа зурчин. Энийг одоо энэ нүүдэлчтэй явах нь одоо эзлийн нэвтрүүлэг. Одоо манайхаа одоо энийг яг сайн яаж нэрлэхэж бол сайн мэдэхгүй байна. Энийг үзэж байгаа хүмүүс бас яг тэр зургийг зурж ирсэн байх гэж найдаж байна. За тэгэхээр бидний энэгээр одоо юу хэлэх гэхээр бидний сэтгэлгээ өөрөө харьжаад байна, хотчоод байна. Нүүдэлчин, малчин Монгол сэтгэлгээ өөрөө алдагдаад байгаа мó да гэдэг бас нэг зүйл. Тэгж алдагдчихж байгаа шүү дээ. Одоо хүүхдүүд юу дуулж нэхэр баг англи хэлээр одоо хэлд ороод штэ тий. За тэгэл ерөөсөө гадаадаар ярих нь мод болцсон юм шиг тий. Тэгэл бид нар чи одоо ямар нэгэн зүйл ярихаараа халтар ултар англи хэлнүүдийг хольж ярьдаг болсон. Би хүртэл одоо зарим хичээл дээрээ тэгж мэлцэн сууж явах жишээ нэ тий. Мөн яг тийм одоо энэ подкастууд ингээд сонсож байхдаа одоо айгүй гоё юм ярина. Айгүй тийм одоо ингээд айгүй тийм одоо ингээд айгүй тийм том юм. Тэгээд дундуур нь ерөөсө дандаа англи юм. Дандаа. Тэгээ хамгийн гол нь тэр яг үнэхээр бас тэр англи үгийг ойлгож байгаа хүмүүс гэж байна. Тэгээ бас тэгээ үнэхээр бас хүмүүс юм ойлгох гэж байгаа бол өгч байгаа бол тийм дотор ч бас англи хэлний гэж байгаа байхгүй. Тэгээ би тэрийг уншиж үзэж байхдаа яг хөө залуучуудын мэдлэг нь бас өндөр болсон байна. Одоо авж байгаа одоо мэдээлэлүүд нь өндөр болсон байна. Гэхдээ энийг хүн тань мэдүүлэхдээ бас тэр маш их гадаад үг хэрэгж байгаа. Заримдаа би хүртэл баг мэдхээгүй тийм гадаад үг мэдхээгүй. Тэгээд би бодож байгаа. За бас үнэхээр бас ингээ Монгол хүмүүстэй энэ талаар мэдээлэл өгөх юм бол танаа нэг гадаад үг бүр огт хэрэглэхгүй гэдэг жоохон тэн дээр нэг жоохон бүдэгчүүл ойлгочих. Багш нэг тэрэн дээр анхаарай. За ерөнхийдөө одоо Монгол бахархал гэдэг зүйлийг л өндөр гаргаж харах хэрэгтэй юм шиг байна. Тэгэхээр саяхан хэлжсэн гадаад
Тэгээд малчин хүмүүс нөгөө нэг хот орж байгаа шалтгаан нь яг юу байгаад байгаа юм бэ? Яг юунаасаа болоод хүмүүс хот руу ороод байгаа юм, хот руу орсоод байгаа юм. Төгжээтэй тэнд бохирдолтой, утаатай мэдж байгаа мөртрөө яагаад тэнд шаваараад байгаа юм. Энэ шалтгаан яг юунаас болсон юм? Одоо онцгойлон одоо өвөр Монгол юм уу? Энэ Монгол ч гэсэн олон одоо ингээд хот руу орсон хүмүүстэй ингээд ярилцж байгаа үед олох энэ хүүхдэд дагаад хотод орсон байдаг тийм ээ. Цэцэрлэгийн хүүхдүүдээ нэг ойр зур хүргэж игээд тэгээд сом руу ороо. За сомны сургууль нэгт юм биш юм байна. Болохгүй юм байна гэдэг аймагасаа иргээл нөгөө Улаанбаатар руу өнөө налх хүүхдүүд юм уу баг сургуулийн хүүхдүүдээ яалтчихгүй дагаад явах шаардлагатай. Тэгэхээр тэнд рүү орчхоор чинь нөгөө хүмүүс чинь хот руу ороод яалтчихгүй хүүхдэн дагаад хот руу орох шаардлагатай болсон байгаа юм шиг харна. Ер нь бол одоо өвөр Монгол ч гэсэн хүүхдэн дагаад хот руу орж байгаа бас олон зүйл болж байна. Тэгэхээр нөгөө хотод орчхоор бас нөгөө хүмүүс чинь тий нэг тэндээ нөгөө байгалаараа боловсрж нөгөө амьдлаараа ухаацсан хүмүүс чинь байгалаасаа 5-30 мал энэ тал нутгаасаа салчхаар хотроод яг юу хийх юм бэ? Яаж тэнд оршин тогтох юм бэ? гэдэг зүйлүүд бас нөгөө хотын соёлжилт гэдэг энэ тал дээр ус одоо ер нь хөдөөнөөс орж исэн хүмүүс юмсан мохоо хэлдэг шүү дээ. Тэгэхээр ер нь энэ хүүхдүүдийг тэгвэл яг сая хэлжсэн нүүдэлчдийн хотхон гэдэг зүйлийг байгуулах юм бол нэрнгээсээ нөгөө нэг энд яг тэр хүүхдүүдийг цэцэрлэгийн ангинаас нь нөгөө сая хэлжсэн яг нөгөө Монгол өв соёлоор нөгөө Монгол бохирхаар энэ Монгол үнц гэдэг юу юм бэ? Тэгэхээр энэ малчтууд ч гэсэн одоо ер нь бол манай өвөр Монгол малчтууд бол би жирийн малчин хүн гэдгээр маш их одоо хутардаг гэж хэлэх юм уу? Нэг тийм сэтгэл төнөн биш. Нөгөө малын бөхс одоо бидний баг байчихтаа та нарын минь соёл хөөгөөд л явна шүү. Малын бөхс тоохгүй шүү гэдэг үг яхаар. За малын бөхс тоохор чинь ер нь муухай юм байна. Энэ нь нөгөө соёлгоо бичиггүй боловсролгүй хүмүүс л малын бөхс тууд юм байна гэдэг тархан тийм модель орсон байна. Тэгэхээр хүн болгон хот руу орё. Хотод л гоё амьдрал байдаг юм байна гэдэг хүмүүлээд ингээд бас нэлийн хотцсон байдлууд байгаа. Тэгэхээр одоо ер нь бол миний нэг бодлоор энэ малчин одоо тийм нүүдэлчин монголчууд малчин хүн гэдэг энэ 5-30 мал байгалийн үнц нь энэ үнцнийг бидний өөрийн үнцэн гэдгийг таниулахгүй юм бол тэрийг ингээд ирээд сая нөгөө хэлжсэн нэгээ 5-7 хоноо 10 хоноо ер нь болохгүй юм байна гэдээ яваад өгчөж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүс яг хөдөөнөө ирвэл яг юугаар бахархаж юугаар энэ амьдралааныг залгууч тийм ээ. Одоо бидний ингээд хамгийн дэлхийд дээр ийм сайхан байгаалаар энэ сайхан агаар энэ сайхан уул усаар ингээд дуртай газараа очиж дуртай газараа нэг жаргаж зингэж ингээд сайхан малууд маань өсөж байгаа шүү дээ. Хамгийн шин тэжээл тэр уурга шимэн өөрийнхөө сүүгээрэн махарандаа ингээд шингээсэн байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө одоо малын үн яагаад хүрхгүй байгаа юм. Энэ бүгд нь яг үүндээ энэ байгалийнхаа эзэн болж байгаа хүмүүний энэ өөрийнхөө байгаль энэ мал эдэнхээ үн цэнийг таних болсноос болоод ингээд нэг за хотод гоё амьдрал байдаг юм байна. Тэгээд гадаадын юм уу ямар нэгэн нөгөө сурсан мэцэн тэндээс харсан зүйлээрээ ийм нь хоол энэ хоол нь гоё юм байна. Энэ хувцас нь гоё байдаг юм байна. Ийм байдаг юм байна гэдэг хэд их тийм зүйл рүү хөөчлөлтөд байгаа. Онцгойлоо нөгөө саяхан багшийн хэлжсэн шиг нөгөө монгол үгээ хэлэхгүй англи хэлээр хэлж орж ирэх хичээлэнгээр тэгэхээр ер нь эцээ эцтэй нүүдэлчтэн одоо хотхон гэдэг зүйлээр бидний энэ яг энэ үнцэн гэдэг зүйлийг одоо ч Монгол бахархал гэдэг зүйлийг гаргаж ирэх юм бол хүн болгон нэрнгээсээ ийм сайхан тал нутаг байгаа өвдөөсөө маань бидэнд үлдээсэн өв соёл маань байгаа 5-30 мал юм байгаа. Тэгэхээр нөгөө миний мөрөөдөл багштайгаа бас адилхан шүү дээ. Дэлхийн хүн төрөлхийд нэг одоо байгаль дэлхийтэйгээ 5-30 малтайгаа хүн арттайгаа хүлээж авах. Тэр юугаар хүлээж авах юм бэ? Нөгөө сэтгэл, нөгөө сайхан оюун ухаан, нөгөө уртын дуу бие биелгөө, нөгөө бие сэтгэл оюун гурвыг сайхан тэгшхэнтэй авч явах. Энэ нэг ухаанаараа хүлээж аавна гэж. Үлгийдэж аавна гэж тасаж аавна гэж бодож мөрөөдөж байна. За тэгээд саяны одоо нэг энэ малчин гэдэг дээр ярьж штэ. Одоо ер нь бол хүмүүс өөрийгөө одоо ингээл малчин гэж хэлэхээсээ одоо ер нь бол ичдэг байгаад байна. Тийм. Тэгэхэд тэртэй үед одоо 13 дугаар зууны дэлхийг түштгэж явахдаа нүүдэлчд малчин лсэн шалсан. Тэгээд одоо баргийн хүн өөрийнхөө одоо тэр малчин гэдэг нэрэнд тэр үгэнд өөрөө гологдох вэ гэж хүнээ хичээдэг байсан байгаа байхгүй. Малчин гэдэг одоо үгийг би өөрийгөө зоригтой малчин гэж баргийн хүн дураараа хэлэхгүй. Нүүдэлчдэд малчин гэж хэлчихвэл эн чин цаг уурч юм байна. Эн чин эмч доонч тааж бариач төөнөрч одоо юу гэдэг. Мянган мэрэгшилтэй гэдэг. Цаг уур байгаагүй бид нар тэмдэглэх цагдаа байгаагүй. Тэгээ бид нар болоод ирсэн тий. Болохтой бид нар сургууль инээтрээ гэж байгаагүй. Болохын дээр болчихсон.
Яг дэлхийг төвшдөгцөн л шүү дээ. Тэр түүхээр ингээд давцсан бүрэн гэж байхгүй шүү. Тэгээ тэр түүхээр одоо зүгээр мал малж байгаад хідэн цөөхөн хүмүүс нийлээд дэлхийг төвшдөгцсөн гэхээр одоо хүмүүс гайхаад худлаа гэж бодоод бүр түүхийг снэн дээрээ одоо жишээлбэл саяхан бас нэг хүн одоо манай YouTube хуудсыг дагдаг нэг ах уу тэгжсэн. Та нар ингээд нүүдэлчин одоо ингээд бясалгал инээтрэ гэж яхаар зүгээр наад ингээд ягаад нүүдэлчин гэдэг чи одоо газар нутаггүй амьдрдаг ингээд хэрэн эсвчлээ тэнэд амьдарч идэг хүмүүсийг одоо номадик гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр та нар яах гэж ингэж хэлдэм бэ гэж тэгж байгаа байхгүй. Тэгээ тэрний оронд та нар зүгээр малчин гэдгээр нь явчаач гэж байгаа байхгүй. Малчин ухаан, малчтын бясалгал гэдгээр нь явчаач гэж байгаа. Хэрэн тэр ахын хэлж байгаа ууг нь түмэн зөв. Гэхдээ гэдэг зүйл байгаа. Би дэлхий рүү зорж байгаа болохоор яаж юм? Бид нар яг энэ нүүдэлчдийн гэж байгаа байхгүй. Тэгэхээр нүүдэл гэдэг маань өөрөө сэтгэл зүрх оюун санааны нүүдлийг хэлээд байгаа. Ухамсарын нүүдлийг хэлээд байгаа. Тэгэхээр зөвхөн нэг гэрээ ачаад нүгдэх тухай биш шүү дээ, тий. Тэгэхээр цаана нь бол тэр малчин ухаан заавал байгаа. Гэхдээ би айхтар тийм малчин одоо яг мал дээр очиод ингээл амьдрах юм бол би хөгчүүл загнуулах одоо нэг сахлахгүй дууч байхгүй. Тэр нэг ингээл том юм яриад тий. Яг одоо орчин дээр нь очиод би яг мал ухаан дээр нь очил чадахгүй байхгүй. Тэгэхээр бид нар бол очиод бол мал малж бол угаасаа амьдрахгүй. Гэхдээ бидэрт бас мэддэг чаддаг хотод бас ингээд нэг суурьсан байдал дээр одоо нэг юм байна шүү дээ тий. Тэгэхээр малчтынхаа дээр гарч байгаа түүхийд нөөц бүтээгдэхүүн юу гардыг тэдрийг яаж одоо жишээлбэл дэлхийд дээр нүүдэлчдийн бясалгалын багш нар бөгөөд шавнар байж байна. Яаж тийшээгээ экспортлохын те яаж одоо холбохын гэдэг бүх зүйлүүд боломжтой санагдаад ирж байна одоо. За тэгэхээр одоо хэдүүлээ ингээ хараа. За яг одоо гараад амьдрий. Одоо тэгвэл яг яах вэ? Хаанаас эхлэх вэ? Газраа хайш тий. Газраа. За байж тэгэхээр чи газраа хайх тухай биш юм байна. Очоод яг хүмүүс чи ингэдэж штэ. Хаана амьдрах юм? Юу хийж амьдрах юм? Тэр чинь тэгээ жорлон морлон байгаа мó? Халуун дулаан ус байгаа мó гэж хэлж байгаа штэ. Өөрөө яг одоо юм халуун дулаан ус жорлон морлонгүй газар очиж амьдрах уу? Хэцүү хараад. Зорлон. Үгүй энийг модон жорлонтой. Гिचүүхээс илүүтэй юм байна. Хамаг гол нь хүмүүс одоо өвчлөлт гараад хүн өм уугаад идэхгүй болж штэ. Яагаад гэвэл 100 халуучхан байцсан, өвөл даархан байцсан. Шинэ уднаас соличоо гэдэг байхгүй болчихсон. Тий, халуучаад ирэхээр контошин таваад агаар давхруу тогтоо таваад хүс гарах ган байцсан. Тэрээс чи өвчөө одоо хүс гарах ган байцсан. Одоо эргээд тэргүүр үдээлгээд ирэхээр яс үе гүшүүний өвчөө олж байгаа. Өвөл нь болохоор даарахгүй. Яагаад Монгол одоо энэ умраад сөрөг бүсэд амьдарч байгаа хүмүүсийн одоо эрүүл чайргийн байдлыг тийм үү насны дархлаанаас тийм насны одоо тэр дундад тоо гэж ярьж байгаа шүү дээ. Тэр үл халуун орноос өндөр байна. Яагаад гэвэл дөрвөн улиралтай. Дөрвөн улиралаар байгалаар давхтаад нэг нүүдэлчдийн тэр одоо юу ярьж байгаа шүү дээ. Тэр энтрийг сайн мэдүүлэх, үн чаныг мэдүүлэх тэр нь хамаач юу юм. Тэгээд өглөөс орой хүртэл мах идэх тий. Өв зөнгөө мах идэх тий. Тий, яг бас чигэж амьдрдаг биш юм байл. Хүйдэг үедээ мах идэх. Нуныхаа одоо 6 сар 6 сарда ерөн цагаан идэг. Би одоо өөрөө одоо юу гэдэг өөрөө төдөө өссөн. Би одоо яг үнэхээр тэр хотод байж би үнэ малж би тэмээс бустыг саадаг байхгүй юу. Би одоо ерөөсөө багада хөдөө өссөн. Намайг харахад нэг тийм хөдөө мөдөө өссөн гэж харагдахгүй баг морь ун чадахгүй гэж асуух байрлаа тий. Тэгэхгүй одоо очих юм бол ингээ очих юм бол тэр хон моны чи саад магаад нөгөө хон моны чи самж мавна тэггүй хийдгүй ажил байдаг. Баг өвөөгөө ингээд нөгөө хон алж явах нөгөө хөлийн барай суугаад нүд мүдээр тоглож суучдаг. Тэгээд бид ч яг л хөдөө нөгөө тий. Тэгээ өвөлдөө бид яг өвөлдөө болохоор махаа идчихсэн. Зундаа бол тэгээд орой ондох чинийг аяг тараг за таран авахгүй заавч өмнөг аяг сүм өгчтэй. Тэгээ хөрөөсөө айр хоорн мор тэгээ нэг ээзгээ ааруул маруула үрээс нөгөө хондоо яваад өндөр хургамурга хурганы уут муудаа эмчтаа нөгөө ааруулаа хийдэг. Эмчтаа нөгөө уут хийгээд хургаа хийгээ явчихдаг. Ер нь зуны үлдэрчүүд ерөөсөө цагаа идэг гэсэн. Одооных шиг ингээд тэр өглөөнөөс орой жижиг дөрвөлээр мах идэх. Эсвэл нөгөө өглөөнөөс орой өөрчлөлгөө тэр сахар гэдэг зүйлийг бид нар чинь үнэхээр бидний үед нэрээ үнэхээр нөгөө эко хоол гэж байсан. Бид нар мацаг гэдгийг байдаг байлаа. Тэр чи тий одоо нөгөө 8 16-гийн мацаг байж шүү. Тэр чи бид нар өдөр болгон байдаг байсан шүү. Тийш тий.
Тэгэхээр бидний нөгөө Эрүүл амьдарч ирсэн байгаа байхгүй? яриад бид эрүүл хоолыг хэлдэг байлаа. Ямар нэг тийм гэсэн байхгүй. Тэгээ мацгаа барьцдаг байлаа. Тэгээ нөгөө одоо хүмүүс чи спорт хийгээд йога хийгээд тэр чинь бидний өдөр болгон амьдрал ахуудаа хийчдэг байлаа. Тий? Хөдөлгөөтэй байсан. Тэгээд айргийнх удаг гэсэн би бол зөв бол манайх хонь мал гаргахгүй тарганы мах Тэр уг нь тэр хайргич нэг унаг нь уудаг байхгүй гэж. Тэгээд унагны уугаас тэр одоо нэг тэр хайргич би уугаад шүү дээ. тэр чинь нэг унаг мордууд чинь булхнаас хурдлахгүй байгаа даа шүү дээ. Хүн нь уусаар хагаад одоо булхнаас бүртгөөд тэгээд Монгол толготны 100 эрхэмдэр нэг хийллээд нэг гавьяат бас хэлжсэн санагдчихэ тий. Айрга уугаад. Тэгээд тэгс чи одоо та ийм гоё том биетэй тий. Ирэх чирэг биетэй одоо ингэж налахаа сууж байгаа байхгүй. Хамаг айрг нь уугаа ицсэн тий. Өвөл бол адууны мах идэнэ. Тэгээд жоохон багт бол одоо маш их эрүүл саруул хоол идчихсэн байгаа. Тэр бол одоо миний хамгийн жаргалтай байсан үе. Аав ээжтэйгээ амьдарч эрхчлөөтэй байсан үе байгаа байхгүй тий. Одоо ер нь нутагтаа ирэхээр л тэр эрхчлөлийг шийдэлдэг шүү дээ. Хүний нутагт явгаар тэгээд одоо тэр хуулинд нь захирагдана. Ард түмний тэр байгаа байдалд нь бас таалагдана. Тэгээд өөр хүүхдтэй бас үлгэр дуурал болно. Ээж хүн чи одоо бүгдийг л одоо дотроо боловсруул тооцоолж явж одоо үдийн нас хүрсэн одоо улам мотор руугаа тэмүүлээд энэ тэрийг бол дахин хэлье. Тэгээ маш их ерөөсөө заримдаа ингэ шунталж байгаа өөрөө ирэхгүй зүүдлээд босоод ирдэг шүү дээ. За ямар ч гэсэн тэгэхээр нэг адуу мадуудаа ноцтолдох хэрэгч байгаа юм байна. Бас нэг хонь уран шиг үгүй юм бол байгаа юм байна те. Манайхан бас нүүдэлч чи олоолаа болохоор тэр дунд чи малтай хүмүүс ч байж байгаа. Ер нь болоод хэдүүлээ нэг нүүдэлчтэй отхондоо бас малтай байсан ч болохоор юм байна шүү дээ мөн үү. Хараг өрмөж хийчихнэ гэж эдгээ харуулаа хийчихнэ. Сүм сайлаа сагаа те. Би бол ямаа мама хариулчихноо. Би бол 10 дугаар төгслөө ямаатай байсан. Ямаатай байсан дахиатай байсан. Улаанбаатарч шүү дээ тий. Тэгээ одоо ингээ манай ангийнхан ингээд 10 дугаар ангийнхан 8 дугаар ангийнхан суулахаар надтай хамт ямаанд явдаг гэсэн үг дээ. Манай ямааг тууж авчирч өгöd надаас ямааны сүтээ цаа өгсөн. Би ямаагаас агаас сүтээ цээгээд тэгээ борцтой ойлж идэнэ. Ямаг авчирч өгсөн ангийнхаа хөвгүүдтэй борцтой сүтээ цаа чанд өгсөн. Одоо тэрийг хүртэл ярьж шүү дээ. За тэгэхээр хэдүүлээ мал маллаж амьдрахаар болчихоо. Хөдөө гаргахад одоо өөрсдөө ганцхан би биш одоо ингээд одоо энэ гадаадаар явж байгаа одоо энэ монголчууд дотор маш олон яг над чиг хүмүүс байна. Бүгд одоо бидний одоо үеийн мал дээр өссөн бараг хэдгүүмээр нэг 103 сардаа тийм бүгд эмээ үүдээр өссөн. Бүгд тийм хүмүүс байгаа. Одоо ер нь одоо тэр мал одоо сааж чадахгүй, цагаан идээд бэлтгэж чадахгүй, хөдөө өсөх хөвгт гэж бараг байхгүй шүү. маш ажилсаг За сүүлийн үеийн хүүхдүүд бол одоо ондоо татаж өссөн. За тэгвэл хэдүүлээ юу яа. За нэг санаа гараад ирлээ те. За нүүдэлчтэй отхон хизээний өдөр ингээд бүтээн байгуулалт ингээд явагдаад те. За тэгсний ард тэр одоо нэг тийм малчих сан байгуулъя. За тэгэл нөгөө нэг хонь нэг одоо адууч байд юм уу те гэл монголчууд ч ингээд адуугаа зүслээл ингээд одоо бэлгийн дэдэд барьдээ штэ гих мэтлэн байдлаар. За ингээд баг байхад би ингээд санаад байдаг байхгүй эмээ өвөтэйгээ ингээд лишчиг явахаар. За ингээд энэ хүүхд чи ингээд унаг өгөө, адуу өгөө, хонь өгөө гэж хэлдэг байсан. Ууг нь нилээ хэдэн одоо нэг унаг моногтой ууг нь байсан юм аа. Тэгээд тэд нар одоо хааж харахгүй өгсөн тий. Тэг өгсөн аман дээр бол өгсөн тий. Аваад явж чадахгүй Тэг аваад явж чадахгүй. Гэтээс нэр хаяа эзний одоо юмсууд ирдэг байсан тий. За тэгэхээр мал маллаж яг бүгд бол мал маллаж амьдрна гэдэг бол одоо юу л бол ямар ч зүйлээ нэг юм малтай тэгээд тусдаа малчтай байх юм байна. Нэг сайтар тий. За дээрэс нь өөр юу хийж амьдрч болох юм манайхан? Ногоо тарьж. Ногоо тарьна. Хүнсний ногоогоо тариад одоо хүмүүсээс хамаарал. Тэгээ дахиа болж байна. Дахиа бол маш их сайхалтай байгаа. Өндөгөө аав нь өглөө болгон өдөрт 3-4 удаа өндөг авна шүү. Дахиа бол маш их. Өвөө эмээгийнх болохоор баг байхад хардаа ингээд зөвөр нэг тэр жижигхэн одоо нэг 2 айлын газар юм уу да. Тэгээ 2 айлын газар дотор нь ногоо тарьчихж байгаа юм. Тэгснээ хаа байгаа юм. Тэгснээ нэг 3-4 үхэр байгаа юм. Тэгснээ тэрэн дотор чинь туулаа байгаа юм. Зараа байгаа юм заяа. Тэгснээ цацаг тэрүүлэлүүдээ байгаа юм. Галуу байгаа юм. Тэгээд
юу байгаад байгаа юм бэ бүр ингээд бүгд байж байгаа байхгүй. Тэгээд тэр чинь ингээд би гарахаараа ингээд одоо миний энд байдаг нэг сорив энэ талтан ч байдаг л нэг 70 тонн шуулаад. Тэгээ би нөгөө нэг орж өндгөөс нь улаа. Амар томчтой тий. Тэр яг нөгөө нэг халуун дээр нь орж авах гал тий. Тэгж байгаа л нөгөө галууд орж туугдуулаад зогтаагаад тэгээд нөгөө өвөө надад нэг юм гоё ингээ урт шилбүр хийж өгөөд тэгээ нөгөөдөлтэй ч өстө үзэж таарна шүү дээ. Тэгж байгаа дүнгийн ингээд хулгайлж авна. За тэгээд хаяада бас тугал татаад өсчихнөө бас. Тэгээ усандаа явчин те. Тэгээд одоо өвхөр туглаа хариулгандаа өгчин гэх мэтлэн бас хөөрхөн ажил хийгээд өсчихээ бас. Нэг завгүй тэгээд бас нэг ингээл нэг ногоо тарьж байгаа учраас ногоогоо ууслан бас зэрлэг зулгаана гэдэг хэд хэдэн ажлууд бас хийгээд өссөн байна. За тэгэхээр хэдүүл ямарчсан өөрсдийн хийсний өмс бөгөөс бусдын идэж биш өөрөө өөртөө өөдгөн бол бусдын идэж болно гэдэг манай Чингис хаан маань бол хэлсэн байж байгаа шүү дээ тий. За тэгэхээр хэдүүл ямарч ногоо тарьж амьдарч болох нь байна. За одоо хүлэмжтэй байсан ч бол хүлэмжтэй байж болж юм байна. За тэгэхээр ногоо цагаагаа тарьчих нэ. Замал бол байж ах нэ. За өөр. Эргээд одоо бараа тийшин ч бас ингэж игээ. Бас нэг ихч байдаг манай 10 дахь сурсан. Тэр ихч бол монтог ярьсан шүү дээ. Маал гэдэг чинь амьсгаанаас нь босод зүйл нь хахидахгүй юм гэж ярьсан. Монтог гэж шүү дээ. Тэгэхээр яадаг гэсэн чинь малын бүх зүйлийг ашиглах. За жишээлбэл ясан ч гэсэн одоо тэр одоогийн бүтээгдэхүүн байна шүү дээ. Нэмэгдүүлээд гоцтой. Цав хийдэг. Үгүй өөхөр нь цав хийж болно. Ясаар нь тэр одоо уур шилжүүлж байгаа. Тэр чи одоо нүүрэн тэр юу тэр нүүрэн давсан тэр нүүр царайг сайхан хэмжүүлдэг юм байна. Тий, узуур үсэг тэтгдэг, үйл үсэг тэтгдэг тийм бүтээгдэхүүнүүд гаргаад тэрийг арилжаад зөндөө олон хүмүүс одоо том сүлжээ үүсгээд амьдарч штэ тий. Амьдарж байгаа. Өөрснөө Тэгвэл тэр хоньны унгасыг одоо ноосыг бүргэхэд бөмбөг болгоод тэр одоо германууд гаргана. Тий. Тэр нь яадаг юм одоо яг хөгжсөн улсууд тэр нэг хүүхдийн тоглоомын газар дээр сүйдэр бөмбөгүүд байдаг шүү дээ. Хүүхдүүд үсэг бүсгүүд шахтал авахгүй гэдэг. Тэрийг одоо бүр ноосоор сольно гэж байна. Чаг хаад гэж байна. 800 мянган одоо бөмбөг авч хаад тэгж хэлж байна. Тэр ч бас аваа үнэтэй байна л бас. Нөгөө нэг цаар авдаг. Тэгээд тэр хор арилгадаг гэж байдаг байна. Тэгээд тэр нь ямар ч юм өрсөлдөл байхгүй нөгөө ноосоор хийсэн юм орчин. Амьд. Тэгээд амьд. Өргөд тэр Амьсгалдаг баха. Өргөд хүн бас тийм байдаг шүү дээ. Ингээд урсан тэр дутгаар юм уу? Хуурай чахлаад байдаг шүү дээ. Ямар юм хийж өгсөн гэдэг чахлан чухал байдаг шүү дээ. Тийм. Тэр нь яг үнэхээр хүний төнчөр алдахаар нь тийм юм наран болдог. Тэрийг ноос хамаг идүү шингээд одоо уул манаас эсхий гэдэг байгаа юм байгаа. Эсхий гэдэг юм тэр хамаг их шингээд. Тэгэхээр хүний биеийн төнчөрчлөө болж өгч байна. Тийм байдаг. Тэгэхээр одоо яг бах хүүхдүүд одоо чичирдэг гэдэг одоо аваад хэрэглэв. Чимд одоо манай малчтууд юун дээр төвлөрдөг гэсэн ганцхан төлөөн худалдаад юм уу малаа худалдаад тэрийг одоо ажмаа ирэлтэн болгоно мөнгө болгоно гэж мөнгө. Тэгвэл тэр ноос нь ч бас энэ болгож байна. Энэ гаргааны малууд гэх юм хүмүүс байна. Ер нь одоо нэг ар Монголд жишээлбэл одоо яг нэг малаас гарч болох бүх зүйлийг бүтээгдэхүүн хэмжээнд аваачдсан зөндөө олон хүмүүс байна. Явандаа одоо нэвтрүүлэгтээ урьж оролцуулна. За тэгэхээр хэдүүлээ одоо бас хийх юм нэлээ их байна тий. Байгаа. За өөр юу хийж амьдрах вэ? Тэгээд хичээл намаа цааш нь түгэх. Яг одоо байгаль орчинд нь хийж байгаа. За тэгээд дэлхийн сэтгэл зүйн салбар өөрөө байгаль гэдэг зүйл хүний сэтгэл зүг өөрөө хангаадаг юм байна. Бидний яаж ажиллаад чадахгүй байгаа хэцүү өвчтөнгүүд зүгээр байгальд гараад таван шуу мал дээр гараад амьтантай харилцахад өөрөө дотроос анхаагдж байгаа олоо тогтооцсон байгаа байхгүй. Тэгэхээр одоо бид нар хит их хотцсон тий. Тэгэл одоо нэг хөдөө очиод амьдарчий гэхээр тий. Эсвэл хөдөө нэг ингээл үр хөлтөдөө явж гэхээр таньж найдаад итгээд өгч хүмүүс их хэцүү ховорхон. Тэгэхээр одоо багш нь одоо нэг хэдэн жилийн өмнө нэг төсөл бол боловсруулсан зүйл байгаа юм. Яг одоо жишээлбэл малчтай хамтарсан хөдөлмөрцлөн. Хөдөлмөрцлөн одоо малчин ааж ах уу өв соёлдоо одоо дасан зогцож, тэн дээр тусалж, дэмжиж, өөрсдөө хүүхдүүд ч ирээд өөрсдөө ямар ч нэг гал өртөө сурчих. Нэг цай чанаа сурчих. Тэгээд нэг тугал татаад, тараг бүрээ сурчих тий. Сүүг нь аваад
Тэгээд нэг өрмийг нь өглөөр нь ингээд аваад тэгээд гэртээ харихтаа та нарт тарг өрөмтэй очил ямар хөвгөлтэй чинь. Гэх мэтлэн. За тэгээд тэр одоо гал өрдөхөд чинь ингээд яг түүдэг моднуудаа түүгээд авна. Тэгж явахдаа байгальтайгаа харилцсан, байгальтайгаа танилцсан. Нэг иймэрхүү юмнуудын төслийг олуулна боловсруулсан байгаа. Тийм хүүхдүүд маань ядахна хөөрхөн дээр хураг шигтайгаа тоглоод хураг шигтайгаа. Төлийн дуу сонсгоолтой хавар мавар те. Тэгээд одоо ингээд нөгөө эднийг баг байхад тараа астам, аллерги, ийм одоо янз бүрийн дэдгээс байхгүй. Тэгээд малын нөгөө одоо би ингээд одоо Германы биений нэтгэлүүдээр гарч ирсэн байхгүй. Монгол орны тэр бууцсан дээр одоо аллергитэй астамтай хүүхдүүдийг аваачиж тоглуулдаг. Тэр астам арилсан гэдэг тийм ярьж байгаа байхгүй. Утга болсон. Тийм утга болсон. Тэр доктор чинь яг одоо утга болж угнасаа л тэр чигээр ормол байгаа шүү дээ. Бидний дотор бас ингээд бас янз бүрийн ангаах янз бүрийн явж байгаа байхгүй юу. Тэгээ одоо бид нар гэсэн жоохон багт энэ тийм астамтай аллергитэй одоо тэр бидний үед хүүхдүүд өвчтөй хүүхдүүд хүмүүс хүмүүс нэг нөгөө одоо нөгөө тус харамлаач гэдэг юм уу даралт нэгтлээ гэдэг. Тэрээс одоо хүүхэд залуучууд эдгээр насны хүмүүс өвчин гэдэг юм аяа хоор байсан шүү дээ. Одоо бол ингэж өвчин бол баг ихийн хөвлөд байхдаа онцлогдож өвчтөй гэж тийм гарч ирсэн өвчтэй гарч ирж. Жарман хөвөлдөө ингээд бас байхгүй болж байгаа юм шүү дээ. За тэгэхээр чи хэдүүлээ чинь сая мал ногоогоо тариад хэмжтэн тариад тэгээд одоо жишээлбэл сэтгэл зүйн сургалт нүүдэлчдийн бэлтгэлийн сургалтыг нүүдэлчдийнхаа ухааны сургалтыг хүүхдүүд дээр байгальд нь орчинд нь явуулах нь байна. За үндсэндээ бол миний тооцоолж байгаагаар багш нь бол одоо жишээлбэл өөрөө болж штэ. Хавар зун намартаа бол амьдэрчин. Өвөлдөө багш нэг гадаад дотоодд байгаа төвүү дээрээ, шанар дээрээ багшнууд дээрээ очиж тэнд нь одоо тусал дэмжиж нэг сургалт семинар зохион байгуулаад тэгэл хавартаа өрөөд ирнэ. Дагаад яваа. Дагаад яваад тэгэл нүүдэлчдийн үйлчлэгийг манайхан мэдэн штэ. Түрүү жил одоо манай хоёр жишээлбэл оролцсон те. Одоо энд байгаа заримуд нь оролцсон байгаа. Нүүдэлчдийн үйлчлэг гэхээр одоо салса найт одоо салсатай үйлчлэг, кизамбатай үйлчлэгээр дандаа гадны соёлууд. Тэгэл дандаа гадны ихэвчлэн дуунууд те. Тэгэхээр яг Монгол соёл дээр суурилсан тэр нэг гой баяр наадмыг тэр нэг үйлчлэгийг хийдэг болчих гэж байгаа. Тэгэхээр хэдүүлээ нэг удирдалтаа нэг хийчих яхад ч юм уу эсвэл нэг зундаа нэг хийгээд тэ өөрсдөө хотхон дотор хийгээл тэ шууд нүдэнд харагдчих тийм. Тэгэл яг малтайгаа юмтайгаа тэ үүдэн дээр ингээл нөгөө нэг тайг Монгол банхар нуцаал тэ тэгэл бамбар мамбраар алхаж ороод айраг цагаан эдээ ингээд шотор утлаа тэгсэн чинь улаан нөгөө нэг хевсний ёслол биш тэ цагаан эсхийний ёслол мослол хийлээ. Тэрэн дээгүүрээ фэшн шоу зохион байгуулаад Монголын үндэснийхээ хувцсуудаар тэ одоо жишээлбэл миний энэ өмссөн байгаа жишээлбэл манай эхнэр өөрөө жишээлбэл завгрыг гаргаж тэгээ энэ юмнуудаар энэ бол жишээлбэл олдрын завгар л та. Гэхдээ энэ юмнуудыг яг л надад зориулж өөрсдөө хийдэг. Гэх мэтлэн тэн дээр хэдүүлээ одоо хувц сурлалуудын талын юмсуудыг хийж болж байна. Нүүдэлчдийн гэдгийн араас л бүх юмнуудыг залгана. Одоо ингэж яваад ухаанаас ундарч гарч болох бүх зүйлүүдийг гаргая гэж байгаа байхгүй хийж бүтээл хийж байгаа байхгүй. Тэгэхээр нүүдэлчдийн гэдгийн араас за хувцас сурлал байгаа юм байна. За маал тарай ногоо, хүнсний ногоонууд байж болж байна. За тэгээд маа шанар дунд чинь бас одоо нэг хахаа гэд манай одоо жишээлбэл Зэрмэ ах маань гэр хийж байна. Орчин үеийн ингээд одоо хуучныгэр юу гэдэг юм бүгднийг хийж байна. За гэр идэг хүн байж байгаа юм байна. Ингээл ер нь тал талаас одоо бүгдийнх нь мэддэг чадлыг нь цуглуулах юм бол нэлээд их том бүтээн байгуулалттай байнгын завгүй оршин амьдрах боломжууд бол байгаад байна шүү дээ тийм. За тэгэхээр нүүдэлчдийнхээ ухааныг зангаад дээрэс нь хувц сурлал өөр одоо жишээлбэл энийг үзэж байгаа танд юуг гадагшаа гаргамаар нь юу гой боловсруулмаар нь энд бол баг хамт олон маань байж байна. Та ямар чадамжтай байна, мэдлэгтэй байна, юуг яамаар байна. Бид нартай хамтарч ажиллаж болж байна те. За ингээд нөгөө асуудлуудыг шийдээд экспертүүд дээр ингээ очиод ингэж амьдрнаа. Хамгийн том асуудлууд нь хөдөө очиод амьдрахад дараа нэгдүгээр тогт цахилгаан гэдэг зүйл. Хоёрдугаар гэх юм бол те ус дулаан дэд бүтцийн асуудлууд. За тэгээд дээрээс нь сүүлийн үед интернетийг бол бид нар чи явахаа байсан шүү дээ. Багш нь одоо жишээлбэл бүх юмаа онлайнаар хийж байгаа чинь те. За тэгэхээр интернет. За интернетийг бол шийддэг байдал бол гараад ирсэн байна. Одоо жишээлбэл Starlink гэдэг те. Дэлхийн хаач өндөр хурдны интернет очих боломжтой болсон байгаа байхгүй. За ямар ч Starlink гэдээ байгаа юм байна. За тэгээд дээрэс нь EcoFlow гэдэг нэг юм
цахилгаан үүсгэр. Тэгтээ тэр чинь тэр олон хүмүүсийн үйл ажиллагааг хангах нь юу л болсон харин. Тэгэхээр нарны цахилгаан станц, салхин цахилгаан станц чи эргээгээд байгальтай өөрөө жоохон ээлхүү байгаад байна. Тэгэхээр энэ талын юмсуудыг одоо багш нь аяндаа ингээд салбарын одоо мэрэгчлэлтүнгүүдтэй очиж уулзаж яг нэвтрүүлэгтээ урьж оролцуулаад тэгээд бүтээн байгуул. За хийх юм олчлоо хэдүүлээ. За тэнгууд хүүхдүүдээ яах вэ гэж байгаа байхгүй юу? Хүүхдүүд шагаа тоглох хэрэгтэй. Одоо нөхдөд уцтай оролцдог биш үү? Шагаа тоглоод сурах хэрэгтэй. Одоо шагаагаар бараг одоо хэдэн зуун төрлийн тоглоомнууд тийм яг одоо хөө хоёгаар одоо шагаа шүүр яст мэлхий одоо бид нар жоохон багтаа яст мэлхий өрөөд тэгээ шүүрдэг байсан. Авгаал самбаа тэр баримжаа чадвар тэр ерөөсө баримжаа тэр хөө хоёгийн чинь дээш нь жолоодаад яг доор яг тэр 5 салаагнаас нэгээр нь түүштэй. Тэрэн дээр бол одоо нүдний хараамаараа одоо бүгд дээр нь толгой одоо энэ ухаан мухааныг гүлгийн ухаан махны айгүй их хэмжүүлсэн байна. Ингээ морь уралдах. За тэгээд дөрвөн бэр шагаа таах гартаа хэдийн шагаатай таалцсан тийм. Энэ асуудлуудыг хүүхдүүдэд одоо бас байршуул сууршуулж өстэй. Чадамдууд. Тэгээд юу даам тоглодог. Шатар нүүдэг тийм. Тэгээд одоо ус авах. Би одоо багада ус авч мод тагалдаг. Тэгээд уусан дээр гонцгой бир барьж байгаа. Тэр барьж байгаа л тийм. Тэгээд нөгөө аав нь болоод ээж нь тэгээд тоглож за миний өвгөө яваад адуундаа яваад тэр гэж яг бүр яг тийм тоглодог. Эзэний аав ээж болог тавьчихна авдраа тавьчихна аавыгаа бас хоймортой суулгах чаддаг шүү. Цаймаага ихэж аав авдаг. Тэгээд тэрийг ингэ тоглож байхдаа бид нар сурж байгаа байхгүй. Харсан дүүтэй тоглоом дээр гаргаж бид нар бүр багаас сурчихсан тийм яг өөрөөр тийм. Энэ хичээл дээр багш нар ярьдэн шүү дээ. Өөрийгөө хинбэ гэдгээ мэдээ хүүхдтэйгээ нэг айл гэртээ тоглолцоо гэдэг байна шүү дээ. Айл гэртээ тоглолцоход хардаа өөрөө ямар ааш замтай вэ гэдгийг чинь хүүхд чинь яг ээж аав болж байгаад аяндаа гаргаад байгаа. Тэгээд хүүхдтэй чинь одоо зам төлөв амьдрал одоо юу харж өсөд байгааг нь тэндээс олж харж болж штэ тийм. За миний саний асуулт нь болохоор юу байсан бэ гэхээр боловсролын асуудал. Одоо жишээл 10 жилийн сургууль их сургууль сурах гал бид нэр хот руу орчоод байна гэсэн штэ түрүү. За тэгвэл миний хувьд гэх юм бол хүүхдээ би лав 10 жил сурахгүй угаасаа. Та хэд бол одоо би та гэдэг гэж байгаа юм биш шүү. Би тэнд гэхдээ ямар ч байсан чанартай чадамжийг олгоно. Дээрүүд одоо баг багч ингээл те эрдэм намд чамд эрдэм гэдэг үгийг чинь яасан өөрөөр ойлголдог байсан. Ном унших, математиктаа сайн байх тухай юм шиг л би тэгж ойлгодог байсан байхгүй. Тэгсэн чинь эрдэм гэдэг чинь шал өөр зүйл юм байна. Хүнд баг багаар чадвар суулгах тухай байсан байгаа байхгүй. Чадвар эрдэм гэдэг нь. Зөв чадварыг тэгэхээр хүүхдүүдийг багаас нь те чаддаг л болгоод өсгөж юм. ухааны аргын зааж. Тэгэхээр чаддаг хүүхдүүд яадаг вэ гэхээр бие аваад явах чадвартай, хөдөлмөрийг үнэлж чаддаг, хичээл зүтгэлийг үнэлж чаддаг, бусдаа ойлголцож чаддаг, нээлттэй, өөртөө итгэлтэй те бусдын хийснийг хамгийн гол нь үнэлж чаддаг болно. Яг тэр өөрсдөө хийгээд өссөн болохоор. Тэгэхээр багаас нь ахуулаад нэг хүүхэд аав ээжийнхээ хийдэг болгоныг дуурайж хийх гээд оролддог насыг нь хамгийн гол нь эцэг эхчүүд алдчихдаг. Тэр үед нь нэг үндэг хаглаа л үсттэй. Тэргээр нэг жоохон юмсуудыг завааруулаад үсттэй. Нэг ганц нэг аяг харгалаа л үсттэй. Тэр юм болж байгаа. Тэр нэг жоохон хог тоос шороо цацагдаа л үсттэй. Оролдуулаад байх хэрэгтэй байсан. Яг хүүхэд багаасаа төрүүлж танин мэдэх биш чаддаг болох гэж үйлдэлийн чадамжийг эхлээд эзэмших гэж тэр чадамжинд төрүүлж эхэлдэг. Тэгэхээр чин тэрэн дээр нь зориулаад яг л юмсуудыг үйлдүүлээд багаас нь төмөс айлгагч байна уу, хог шүрдэгч байна уу, аяг тангуугаагч байна уу, гурал зурагч байна уу, өндгөө өөрөө шараад идэгч байна уу. Нэг баг чадамжаар нь сайжруулад тэрийг нь бичээд яваад байх хэрэгтэй. Өөрт нь харуулад. За миний хүүхд өнөөдөр тий төмөс айлгаас сурчлаа. Хог шүрдээ сурчлаа. За ингээд тэр болгон дээр нь урамшуулад тэр тоглох гэдэг утсыг нь багаар уг нь оруулж өгөөд ч юм уу. Тэгээ багаар энэ дээр нь дөрүүлээд нэмээд за одоо жишээлбэл морин хуур, биелгээ нөгөө шатарч байд юм уу тэгээд өв соёлуудаа багаар нэмээд ингээ бүр багаас нь ингээд өсгөхөр ямар байх вэ? Эсвэл 13 таа байхад тухайн хүүхэд хэр чадамжтай болж өсөх вэ?
биш чи яаж шууд ингээд өндөг хаалга шууд загна. Төмс аюу гараа эсэх тавьд би гэж тогш хийж өө гэрээ дөрөв тоос ярьж чи би өөрөө хийж игээд урдуур дараа нь том болон чи юу ч чадахгүй. Цараг гэж хөвгтэй загна. Өөртөө юм зааж өгөхгүй урдуур нь орж хийж байгаа. Тэгэл би ийм байгаагүй. Тий, би чи насны миний хардын дээр ингээд суугаад. Тэгэхээр асуудлыг өөрөөр нь шийдүүлээд яг л чадамж руу чиглэл. Элдв удаа айхтрыг тоо үсэг цээжлэх шаардлага байхгүй байхгүй да. Явандаа тухайн хүүхдийн тархин эсн ханаад, эсийн холбоос нь бий болоод тархины хүчний яваад ирэхэд хүссэн хүсээгүй амьдралын шаардлага уншаад бичээд тоо бодоод сурчгал байхгүй да. Одоо би 10 жилээс жишээлбэл тоо бодоод нэг тэгж айхтар шалаагүй ч гэсэн ямар ч нэмж хасаад үржүүлж хуваагаад хөвд төнцүүлээд бодоо сурч магтлаад сурцсан байна. За авсан юм гэвэл ашиглаж байгаа юм гэвэл одоо энэ байна. За тэгээд уншиж бичих тал дээр бол одоо надад өгсөн байна. Тэгээд өөр өгсөн зүйл нь бол надад харилцаа холбоо өгсөн байна. Тэр бол хүүхдүүдтэй чинь те нийгэмшсэн байна. Тэгэхээр чинь авсан ашиглагдж байгаа зүйл нь бол одоогоор л энэ л байна. Өөр бол тэр одоо синус, косинус одоо хүртэл x одоогүй байхаар чи математиктэй юу ярих вэ гэдэг шиг тийм. За тоглосон одоо математикаар дамжуулж хараа бидний тоног төхөөрөмж, нутас, гар утас бүх одоо энэ Facebook аппликейшн бүх юмнууд чинь математик тоогоор дамжиж гарч ирж байгаа. Бүх бидний шинжлэх ухааны хөгжлөөр дамжиж одоо унаад идлээд хэрэглээд байгаа бүх юм тоогоор дамжуулж. Гэтэ надад тэрийг хэн ч хэлээгүй. Хамгийн гол нь баг байхад сурж байхад ууг нь хилцсэн байсан бол бас юм уу. Тэгээд бидний шугнасаа юм чийж сурдаг, дүнгийн төлөө сурдаг. Тэгээд нэг бага мэдээлэл цуглуулчихлээс биднээс яагаад энийг сурж байгаа гэдгийг тайлбарлаж өгдөг. Сурах ёстой, чи онц сурах ёстой, тийм дүн авах ёстой. Яагаад би энийг сурж байгаа, чи яагаад энэ одоо шиг ятгахад сургууль сурж байгаа чи ямар мэдлээ сурах чад. Тэгвэл чи энэ мэдлээ сурах байгаа чи яг энэ чиглэлээр дагнараа гэхээс илүү бөөнд нэгчдэг. Чи бүгд тоогоо бодох ёстой, бүгд л том мундаг байх ёстой, бүгд физикч байх ёстой. Нэг бүх хүмүүсийг авч бүх хичээлээр ингэж шахах ёстой. Тэгээд юу ч дүнгээр нь хоорондын уралдуулаад тэгээд тэр дотор чинь хүүхдийн хүнээс дутуу гэдэг мэдрэмж аав. Нөгөөт нь болохоор нөгөө хүнээс илүү гэдэг мэдрэмжийг авах. Тэгээд хүнийг ингээд нөгөө дээд доод гэдэг нэг бас гаргаад өгчтэй. Тэгээд би хүүхдээ харилцуулж авшиг явж байгаа. Би бас бодож хөөш би ч гэсэн бас ийм мэдрэмжийг авмааргүй шүү дээ. Нөгөөт би бас ингэ бодож байгаа. Хөөш би ингээд бас дутуугийн мэдрэмжийг авмааргүй байна. Нөгөөт би чинь худлаад үрсэж гаргаж байгаа. Ингээд хүний дээр татгаад хүнээс илүү болохгүй те. Ингээд бас хүүхдийн тэр үгээр зан авирт бас маш их нөлөөлж байгаа те. Тэгээд одоо хүүхд ингээд өөрөө чадамжгүй болохоор амьдрах урч чадвар байхгүй болчихдог. Тэгээд амьдрах чадваргүй хүмүүс чинь нэг сайхан тоо болоод нэг сайхан ингээд амьдрал дээр одоо жишээлбэл 10 жил сурч ирсэн хүүхдүүдэд харж байгаа байхгүй. Нэг тэр нэг айхтар хичээлдээ онц байгаа гэсэн хүмүүс. Тэгэхээр бидэрт анхнаасаа яг энэ онц гэдэг зүйлийг ч угаасаа буруу ойлголцсон тийм. Багш үгийн язгуур нь онцоо. Тэгэхээр онц нь монголч хэрэг онч олноо. Тэгэхээр онцлогоо олж иж ончоо олно. Тэгээд онц амьдрна гэж байгаа байхгүй. Тэгэхээр багаас нь чадвараар өсгөн. Тэгээд 13 нас хүрэхэд ямар ч байсан миний бүх чаддгуудыг миний хүүхэд л авч чаддаг болцсон байна. Би эндээ маш ихтэй байна гэсэн үг. Гэтэ манайхаа одоо ингээд нийт үзэж байгаа хүмүүс хараад яа та ч нөгөө хамаад өөрөө тэр мэдлэг эрдэм ухаан чинь өөртөө чинь байгаа. Гэтэл нөгөө бусад хүмүүс чинь яг үнэхээр яг тэр мэдлэг байна мэдээлэл байна гэх нэг ухаан ур чадвараа хөрвүүлэхдээ яаж өгөх вэ гэдэг одоо тэр мэдлэг бас байхгүй. Яаж тусгай заамуу юм байхгүй. Та болохоор яг баатар манайч ч одоо яг байрны хийж чадахгүй шүү дээ. Ямар ч ингэ суралцаад явж байгаа. За ямар ч энийг ингээ багшаас сурж байгаа гэвэл ямар ч ингэ хүүхдүүдтэй ятнаа нэг тийм өөрөө чаддаг нэг юм өөртөө чадвар болгоод энийг сурсан чадвар нэг хүүхдүүдтэй заагаад өгч цаа гэсэн хэмжээнд явж байгаа одоогоор Олон хүмүүс юм байна. Аав ээжүүд яадаг гэхээр өөрөө багтаа амсах хал зовлонгоо хүүхдээ амсуулахгүй бүх юм бэлэмжилдэг. Бүх юм бэлмээр өгдөг. Тэгэж өссөн хүүхдүүд хал зовлон гэдэг юм өгдөг. Тэгээ нийгэм дээр гарахаар яадаг гэхээр нэг газар байгуулагдчихад адлаа гэхэд хүнтэй нэгдэж чадахгүй, хүчээр бүрхээ амшиж чадахгүй, тэгээ салцаанд орж чадахгүй. Байн адлаа солоод яваад. Тэр үг даахгүй. Жоох ингээд одоо бэрхшээл даахгүй нэг тийм нэлцгэр. Нэлцгэр авах. Тэгээд зүгээр ямар нэг профессион гэж гарч явж өөрийгөө хаадаг би эндээ бүр яа юу хүнийч мэдэхгүй. Нэгэнтэй яаж чадахгүй, өөртөө байж чадахгүй, хүнтэй байж чадахгүй болсон. Эргээд дээрэс нь манай одоо уламжлалт юм чи одоо манаас бага байх чинь үлгэр ярьж байгаа шүү дээ. Томчууд
Ингээ үлгэр ярьж өгөхгүй яадаг гэсэн шууд ингээ чихээр сонсож байгаа. Тэрийг дотоор нь төсөөл шүү дээ. Одоо тий. Хүүхдэд Сэтгэлгээний цар хүрээнд тэл. цар хүрээнд төлөгдөн. Тэгээд төлөгдсөн хүн чинь ингээд нийгэмдэр гарсан ч гэсэн нэг учраа бүчир бэрхшээл толгорлаа гэх тэрийг гарч гаралгаа ингээд судалж ихэсэн. Цар нь төлөгдсөн. Одоо ингээд бажаад зүгээр нэг дүрс кино унтаг очихмор чинь төсөөл гаж байгаа. Бүх юм бэлэн. Яа за энэ ингээд хин тэрэнд тийм төстэй энэ юм төстэй. Энд ямар унаа ундаг ямар юм гэдэг бүх юм бэлэн болчихсон. Эргээд дээрээс нь төвлөр дийлэхгүй болчихсон нэг юм даа. Шуурхаад ягаад гэвэл юу гар утсан дээр чинь байгаа TikTok гэдэг юм бүх юмсэл чинь 9 шидийн сэдвэр орж ирж байгаа шүү дээ. Нэг юм дээр байна гэж байхгүй. Хит юм. Тийм яхаа. Нэг үчихэд нэг юм гарч байна. Дахиад үчихэд тусдаг өөр юм. Дандаа бэлэнчлээ Сүлдэг зав байхгүй. Өддөг үсэн юм орж ирээд төвлөрөх гэсэн юм байхгүй. Энэ бүх юмсууд нь хэнийг нөлөөлж шүү дээ. За тэгэхээр 10 жилийн сургууль сургаж байгаа байдал дээр би өөрөө одоо жишээлбэл 10 жилийн сургуулиуд гэсэн их сургууль бол төгсөөгүй сүртэй тэгэж айхтар мэрэгжил эзэмшээгүй. Гэтэ манайхан бол намайг мэднэ те. Юу хэлэх гээд байна вэ гэхээр хүүхдүүдэд заавал 10 жилийн сургууль сурах эсвэл бити сурах гэж байгаа юм шиг та нарын сонголт энэ бол бид нар бол яг тэндээ бөөнөрөө айхтар ингээл төвлөрөөд амьдрах нь бас юу л бол яг цагаад бол Энэ үгүй багшилжаас яагаад би энийг бас айгу олон удаа сонсч байсан. Ингээ багш одоо яг хүүхдүүдэд ингээ бити сургууль сурах би багш шиг байна гэдээ бас ойлгоод багш юм багш. Хичээл болгон дээр энийг хэлдэг шүү. Та нар нөгөө одоо та нарт өөр чинь сонголт байгаа шүү. Тэрнээс бол яг ингээ багш та нар хүүхдүүдэд сургууль сургаж болохгүй, сургууль муу гэсэн зүйлийг бол хэлдэг шүү. Би энэ зүйлийг бас ингээ хичээл дондор явж байгаа сонсож байгаа байхгүй. Багшийн нэг юм яриад байгаа зүйл нь хүүхдүүдэд бити сургууль сургаа. Сургуулиуд хэрэггүй шүү. Одоо баг зарим баг тийм хэмжээгээр одоо ойлгох гэдэг юм шиг надад тийм юм хэлсэн. Тэгвэл бас энийг далимдуулж хэлчихье. би ерөөсөө сургууль муухай гээгүй шүү. Тэнд мэдээж сургууль сурснаар өсөн дэвжиж амжилттай явж байгаа зөндөө олон хэдэн 100 мянган хүмүүс байгаа шүү дээ. Тийм болохоор чи тэднийг үүсэхгүй байхгүй. Нарийн мэрэгчлүүдийг гарцаагүй сурахаас өөр аргагүй шүү дээ. Та яг ингэ тайлбарлаад. Тийм тэгэхгүй болохоор чи одоо жишээлбэл нарийн мэрэгчлэг одоо хөдөөгөр юм уу натаа хамт явж байгаа сурахгүй байхгүй. Тэгэхээр би тэр хүүхд үнэхээр тэр талын чиглэлтэй авьяастай байх юм бол нөгөө чадамж гэдгэн дээр чинь олон зүйлийг хийж оролдуулаад чадамжрын чиглүүлээ явж хахад юунд арай илүү дөртөө байна. Арай илүү уртаа байна, авьяастай байна гэдэг рүү чиглүүлэх болохоос биш. Би тэр хүүхдийн замыг ингээд заяаг нь удирдах гэдэг тухай ерөөсөө биш. Үнэхээр тэр хүүхэд төвлөрч чаддаг, намайг бодвол төвлөрч чаддаг, сууж чаддаг те доктортой байх юм бол мэдээж нарийн мэрэгжлийн талын юмсууд руу чиглэхээс аргагүй байхгүй. Тэр чинь би 10 жилийн сургуультанд сурах ч таарна те. Замардсан тэгэхээр боловсролын тал дээр тийм байх нь. Тэнд ямар ч гэсэн 10 жилийнхаа сургууль сурч хагаад зундаа авчирч болно шүү дээ. Гэх мэтлэн. Яг энэ хөдөлмөрчсөн шиг тий. Тийм байдлаар дээдүүлээ өөрсдөө чинь хүүхдүүдэд аваад гоё юмсуудыг бол нарийн зохион байгуулсан. Хүүхд рүү чиглэж ажиллахаар одоо бүлхэм үүссэн байгаа. Манайхан дотор зөндөө олон хүмүүс байгаа. Яг хүүхд рүү чиглэж ажиллаа гэсэн хүмүүс бол зөндөө байгаа. За тэгвэл боловсрол ингээд шийдэгдчихлээ. За тэрэн дээр бас нэг зүйл хүмүүст эрүүл мэндийн тал дээр нэг сум ороод шийдчих үлрүүдээ те. Өөрсдөө бас болох чадах хэмжээгээр шийдчихнэ. Өөрснөө шийдчихнэ. Хоолундаа зохицуулаад өөрчлөлт Дагаад хоолундаа явж Ерөөсөө бүх юм өөртөө л байгаа шүү дээ. Өөрөөсөө л одоо өөрийгөө эмчлэг олоод авцсан өвчмчд ирж буцаагаад эмчлэх юм өөртөө л байгаа шүү. Хоолны асуудлаа зэгсэлээр эрүүл амьдрах зөндөө болчихсон. Тэр мэдээлэл тэр хичээл зүтгэл тэр эрүүл орчин эрүүл хоол хүнсэл бодход яг тэрийгээ мэдээд ирэх байгаас стрессгүй амьдраад ирэнгүүт тэр чинь дээ тэргөө зэгсэлтэд ирнэ шүү дээ. тэр сэтгэлдүүд үл наанаа нэг шүү. Би сая өөл цагаан сараар ирсэн. Тэгээд нэг танилтанд орсон гэсэн чинь хар хайранд 5 дахар байшингууд байж байгаа нэ. Тэгээд надтай хөөцөлж байгаа. Тэр хар хайранд 5 дахар байшин байж байгаа чи тэндээс 3 өрөө үзэхгүй юу гэж байна. За яг байшингаас байшингаа орд амьдрах гэж байгаа шүү дээ тийм ээ. Надад бол яг тэр хөдөө тал нь бол таалагдсан. Байшин бол их тийм сонирм биш байсан. Тэгээд тэр хоёр надад ярьж одоо Улаанбаатар 4 цаг төгсөж гэж байгаа байхгүй. Тэр гэрээсээ гараад хар хоног 4 цаг дахиад ороод ирчихэж байгаа. Ямар ч төгсөр байхгүй. Тэгэхээр тэр стрессэнд тэгж ядарч хахад Улаанбаатараас гараад яг Улаанбаатараас гартлаа жоо төгжээ те. Тэгээд яг гарснаасаа хойш цагаа харангууд
4 цагийн дотор л хар хорой ороод ирчихэж байгаа. Ямар Солонгос руу явсан очсон гэсэн. Тэгээд Тэр өргөдөгтэй рүүгээ явж байгаа найл хийцээ. Угаа солонгос руу очиж явж байгаа найл хийцээ очсон чинь нөгөө. тэгэхээр одоо зам мам сайхан Очиж яваагүй ингэж байгаа. манай энэ зам бас их сайхан болчиход байна шүү дээ. Тэ зам сайхан болчлаа. Хаа газар ер нь бол бүх газар зам оччлоо, гэрэлтүүлэг тавигдчихлаа, интернет сүлжээ утас холбогдчихлоо тэ. Ер нь бүх газар хааж утсан амьдрах бол тэгээ багш нар хараа яг хаана амьдрах уу гэдэг дээр хэд хэдэн сонголтууд байгаад байна. Манай үзэж байгаа хамт олон маань бас санаа оноогоо нэмэрлээрээ. За хэд хэдэн газруудыг багш нар яг ингээд чиглээд байна. За хамгийн миний хувьд гэх юм бол Сэлэнг. Тэгээ гоё газар. Сэлэнгийг чиглэж байна. За хоёрдугаар гэх юм бол Төв аймаг хоттой ойрхон талаасаа. За гуравдугаар гэх юм бол би Архангаан одоо цэнхэр энтрээр орсон. Архангаа яг ингээд гоё хатан дунд яг нэг тийм Швейцар мэцаас байгаа юм шиг нэг тийм гоё амьдардаг байгаа байхгүй. Хүмүүс нь тэрийгээ жоохон үнэлдэг. Бас мэдэрдэг. Тэгэхээр тийм нэг орон зайд нэг ингээд ерөөсөө л хотчлт хангаа тэр нэг гоё байх тэр зэгтээ хамт байж. Тэгэхээр тэр нэг зүг рүү бас байж болж гин гэж байгаа. За тэгээд Сэлэнгийг сонгож байгаа шалтгаан болохоор чин тэнд чин бүх хүнсний ногоонод ургана. Тэгээд хямдхан намартай хамтран аваа зойлч нэгдүүлээ те. За тэгээд дээрэс нь тэнд чин мал аж ахуй бүгд байж байна. Бүгд байж байна. Хоошоо гурил будаан янз бүрийн юмнуудаа гэх юм бол Оросоос авчин. Тийшгээ төмөр замаарч зам тавигдчих юм байна. Бүх юм байж байгаа байхгүй тэнд. Тэгэхээр тийшгээ тэгээ дээрэс нь тийшгээ надад одоо шил таньж мэддэг хүмүүс олон байна. Тэгээ шүү дээ одоо тэр өөрөө даханд амьдэрдэг. Тийм дахны болохоор ч тэр юм уу боломжууд тийшээ бол байна. За Төв аймаг руу гэх юм бол хоттой ойрхон болох дээр хотын хүмүүс маань ирж очиход амархан. Гэтэ уулын Сэлэнг рүү би бол одоо төсөөлж байгаа байхгүй ингээл богоонтой аялал тэгээд хүмүүс яг богоонтойгоо богонгооттой богооноор чи ингээл Монголынхаа газар нутгийг үзээд явна гэж чинь гоё штэ тийм. Нэг гоо үргэжтэй л үүрээл шууд гарч штэ. Саяч наашаа ингээд автобусаар явж байгаа бас гоё харагдаж байгаа. Тэр явж байгаа чинь. Тэгэл тосч аваад нөөлчдийнхээ отхон дээр аваачаал тэнд чинь ногоо цагаа бүх юмнууд нь байж байгаа юм чи. Тэгээ эргэн тойронд байгаа малчтуудаа гоо ингээд бүртгэж аваад те. За ингээд яг ингээд цагаан хэдэнүүдийг нь аваад морь малын унуулна, хонь малынуудаа зарж борлуулах бүх төлийнх нь юмнууд. Жимс их сайхан. Тэгээ жимс бас байна. Жимс хийгээд ичээ. Могоо дашиг нөө чацаргана. Одоо манай хамаатнууд одоо тэр алтан булгт байгаа. Манай нөхрийн талын хамаатан. Би одоо 2 жилийн өмнө очив. Тэднийх алтан булгтаа хамгийн том тариалантай, хамгийн том хашаатай. Содоо тэд одоо мойлоо өөрсдөө түүгээд ирээд ав гэсэн. Ирээд түүгээд аваа гэсэн. Жасарганаа өхрийн үдээ мойлоо ав гэсэн. Өөрсдөнд ургасаа дийлэхгүй. Одоо хөгчдүүд өнгөрсөн. Одоо хүүхдүүд нь байна. Одоо би энэ жил одоо ирсэн дээр нэг очих санаатай байгаа. Тийшээгээ. Тэгэхээр араа одоо Сэлэнгэж араа бүх аж ахуй байгаа юм байна. Одоо ан агнуур бай. Одоо яг агнаад явахгүй л дээ бид нар. Гэтэ ан агнуур тэнд бүх амьтд байна. Хангаа болохоор чинь загас агнуур байна. Тэнд чинь 3 голын бэлчээр байгаа юм шиг. Гахаа фермнүүд зөндөө. Ер нь тэгээд бүгд байна дөө тэнд. Тийшээ болоод бүр иж бүрэн байгаа. Ер нь гэхдээ хэдүүлээ хоттой ойрхон ч юм уу нэг эхлэлний ээлжинд нэг ингээд ячаад тэгээд баг-багаар юмсуудаа томруулаад Сэлэнг рүү хаана чи нэг бид нар чи их олоолаа болоод байна. Бид нар хотоос нөгөө Төв аймагт онгоцны бодлогоос нөгөө гадаад байгаа монголчууд ашигтай байгаа Төв аймаг гэх юм. Уугаа тэгээд онгоцны бодлоо тэр ишигтэй өндөд бугаал гэж шууд очиж штэ. Тэгэхээр чи арай Сэлэнг рүү багш нь явандаа ингэж бодоод байгаа штэ ингээд жижигхэн онгоцны буудалтай тий. Тэгээ хувийн онгоцтой баяжууд бууж ирээд сургалтандаа орчоод буцаад явждаг. Том өрөөд гэж байна шүү дээ. Том өрөөд мянган дэтэй мөрөөд гүнд. Ингээд сайхан хэдүүлээ яг Монгол ахуй өвс соёл хүүхд түүхээрээ хэдүүлээ гоё зөв сайхан амьдарч болж байна. Тэгэл эн чинь солигдоод ирж очин байж ах чинь бүх юмуд уучраа олно шүү дээ. Аянда угаасаа жигдэрээд ирнэ. Тэгэд нөгөө олуулаа нийлээд одоо жишээлбэл бараг 100-аад багш олны бэлтгэгдээд байж байна. Одоо бэлэн болцсон байгаа багш нар маань бол 20-30-аад багш нар байж штэ. Тэгэхээр чин эхний ээлжин цаа ингээд багш нараараа амьдраад те ингээд үзээд явандаа тэр олуулаа амьдсан те зөндөө олон ингээд боломжууд нөхцлүүд бүрдээл тэгэл аянда болчихно дээ. Хаяагаад ирлээ чи ямар гоё юм бэ? Нэрээ тий. Одоо нөгөө төрөөс
одоо ингэж байгаа байхгүй төрийн бодлогоос жишээлбэл хотоос хөдөөрөө нүүж байгаа залуучууд хөнгөлтөө зээл олгоно. Тэгээд ийм гээд нөхцлүүдээр туслах гэсэн юмсууд байна. Тэгээд би яг энэ төрийн яг одоо яг аль яам нь хариуцаад ямар хүмүүс хариуцж байгаа тэр хүнийг нь бас болж игэл урьж оролцуулна гэж бодоод байгаа. Тэгээд эцсийн дүндээ бүх нөгөө үе шатуудаа бүгднгийн контент болгоод видео олгоод бичлэг болгоод дүрс бичлэг болгож жагаад бүгднгийн дистаралтайгаар нь тавиад гаргаад явна гэж байгаа байхгүй. Тэгээд нэгдсэн нэг тийм том дистарал хөтөлбөр болоод төсөл болоод гараад ирснийх нь ард бүгдэд нээлттэй тавиад өчмөр юм. Тэгэх юм бол газар нутаг маань гоё эзэмтэй болчихсон тийм үү? Стэнэр ийм уужим сайхан эх оронтой улсууд чинь тийм ээ. Тэгэхээр та юу мэддэг байна, чаддаг байна. Тэгээд бид бүхэнтэй сургалтанд хамрагдсанаар нэгдэж болно. Хамгийн гол нь сургалтанд хамрагдсанаар. За тэгээд өөр ямар нэгэн байдлаар хамтарч ажиллах боломжууд бол бүгдэд нээлттэй. За одоо та яаж танахтай яаж хамтарч ажиллахын гэх мэтлэн байдлаар. Тэгээд ингээд араасаа дугаарууд яваад байна. Өнөөдөр бид нар нөгөө хөсгөл рүү зөөр сургалттай аялал гэж зохион байгуулалтаа ирсэн болохоор тоног төхөөрөмж юмнууд маань жоохон таарамж муутай байлаа. Одоо нэлээд их шуумтай байгаа гэж магадгүй ах үзэж байгаа хүмүүс. Дараагийнхаа одоо дугаарууд дээр бид нар аль болох чанартай амьсуудыг хүргэхийг яван чангарна гэдэг шиг сайжрах болно. За тэгэхэд өнөөдрийнхөө өөр нэмэлтээр одоо мөрөөдөл ярих юмсууд юу байна? Нийт хэдэн минут ярьж байвдээ. За ямар ч гэсэн тэгээд өөр нэмчлэх юмсууд байна уу? Одоо тэг очоод байгуулаад явж ирлээ. Хараад нэмээд явна. За энэ дээр нэг за энэ дотор за энэ дээр нэмээд яг нэг хүн ингээ газраа аваад ингээл очиод амьдчихсан. Баг багаар жижигэр яаж илгээ сайн зөвлөх вэ? Тэгээд жигтэх нөгөө хүн чинь нөгөө өөрийнхөө юмдаа бүр жигтэх сурах юм гэдэг шүү дээ. Одоо чи нэг шинэ байшинд ороход ингээд жижигш нэлээ. Энэ доор хэрэгтэй юм, зайн хүчин хэрэгтэй юм, зайн найдвар хэрэгтэй юм ингээд нэмээд явж байгаа нэгэн өдөр айл бодогтай. Манай нэгдэлтийн отгон маань нэгэн өдөр босоод хилжиж энд явж идэл нэгэн өдөр өстө бүтэн айл болно. Хамгийн гоё юм сэлэнгд модтой байхгүй юу? Модтой болохоор гоё модон байшин байдаг. Тийм. Дүнзэн байшин байдаг байхгүй юу? Гэрээ тэндээ хийж. Гэрээ тэндээ хажуудаа байрчин дүнзэн байшинтайгаа. За мод амьсгалдаг амьд аваад тийм. За тэгээд одоо бүр жаргахын дээр жаргана да. За тэгээд гэр хийдэг хүн байгаа. Одоо жишээлбэл нэг 8 хамттай орчин үеийн доороо халаалт малгаалтай янз бүрээр нь хийж болно. Эсвэл одоо зүгээр яг ингээд хуучныхаа гэрээр нь бариад тэгээд амьдэрсэн ч болно. Тэгээд доороосоо халаалт малаад бүх юмудаа дэд бүтцүүдээ нэг 10 20-уулаа нийлээд шийдчихэд нэх их мөнгө. Хүн үнээс нэг 5 сая төгрөг гарчхад дэд бүтцүүд шууд босоод ирнэ. Босон тийм үстэй боломжтой. Тэгэл 100 багш нар амьдарч ийн гэхэр чи хаа яа. Галын наадам тийм. Өглөө орой болох хэдүүлээ биелгээгээ бэлсгүй суугаа дуулчин хичээлүүдээ сонсч яг хичээлийнхаа дагуу амьдарч тийм. Ер нь одоо миний төсөөл дотор байнга тийм юм. Нүүлжтэй хотгоныхаа ингээд том хаалгаар ингээд ороод явах юм бол нөгөө мянган мөрөгжилтэй малчин төмний юм нөгөө ухааны дээдээс гарсан одоо тэгээд нөгөө дисхийн урлал байна уу, арс шир байна уу, ноолор байна уу, ховчс засвар байна уу, одоо идэ будаа ер нь одоо нөгөө нэг өвс соёл гэдэг ер нь энэ нутганд ингээд ороо ирэхэд энэ олон гайхалтай соёлыг бүгдийг мэдэрч, суралцаж, судалж тэр ухааныг нь сайхан ойлгох тийм гайхалтай зүйл энэ дотор байна. Тэгтээ байгуултыг хийн ийм хөө. Би биенээсээ судалсан шүү дээ. Би биенээсээ судалсан. Сүүлдээ тэр тусгай дээр ур чадварыг багшуудын бас эсгээ уралдаг гэдэг юм уу? Арс шир болов. аймда амьдраад Энд ороод ирэхэд нүүдэлтний хотгонд ороод ирэхэд тийм чадамжуудыг сурах боломжууд тэрийг нөгөө нэг бүтээгдэхүүн хүн болгоод гадагшаа байгаа төв дээрээ түгээ чин багш нараараа дамжуулаад шамдраараа дамжуулаад түгээж болж чинь тий. Би бас Германы телевизээр харсан байхгүй юу? Хүмүүжлгүй хүүхдүүдийг дэлхийн энэ одоо хөгжмөө буруу орн руу явуулж одоо 14 хоногийн дотор тэр хүүхдүүд яаж өөрчлөгдөж байгааг харуулсан. Тэгвэл 2 хүүхд Монголд ирсэн. 14 хоног шүү. Ерөөсө эцгийнхээ үгэнд орохгүй дийлхээ байсан хүмүүсийг одоо хятад руу явуулж ирсэн, Монгол руу, Африк руу. За Монгол ирсэн 2 хүмүүс одоо бүр гоё болоо. Янзын гоё болоо. Бид тэрийг яг 14 хоног хөөчих жоохгүй дээ зургатаар Монгол тэгсэн чинь усанд явуулж байгаа. Одоо яг ингээд орхиноос усаа авчруулаад тамхиг татуулах болгоч заа. За тэгээ гэрт амтруулаа. Нөгөөдөр чи эхний өдөр бол тамхиг амгаа татчих чадахгүй бүр хөлдөж өгөх гэдэг. Одоо бүр хамаа бүр носон суугарч байгаа. Тэгээ аав ээж
ээж рүү улсын нураагаад авчихсан. Тэгээд тэгээ аав ээжт нь одоо 17 хоногийн дараа одоо ганц удаа уцаар яриулсан баха. Тэгэхээр зөв уйлж ярьлаад баах юм болоодсан байхгүй. Тэгвэл нэг 3 хоногийн дараа ч лээ. Тэгээ уцын шууд ураагаад авчихсан. Нууцаар тамгийн татхын ураагаад авчихсан. За тэгээд мод хагална мал дээр. Ингээд 14 хонос бүр буцаад очихтай аав ээжтэй бүр чихтэй хайртай болоод очсон. Тэгээд одоо бид нар тэр хүүхдүүд манай хотхон дэрж тэр одоо нөгөө гоё нөгөө хожимрын одоо арга барил цуслантаа очиж гоё арга барилаа болоод буцаад эргээд ирэхгүй байхын аргагүй тэр хоёр хүүхдээ буцсан. Тэгээд тэр Монгол айлын хүүхдүүдэд дасаад бүр ах トゥ нар болоод одоо тэд нар бол яг насан туршид холбоотой явж байгааг би бодчих. Наач бас гоё санаа байна. Бас гоё гадаад төвлөдөг. Тэр яг Монгол бас нэг хүмүүжлийн курс гэдэг байсан. Соёлын солилцоо яваа тийм. Гой соёлын солилцоо гэдэг тийм гоё ингээд Тэгээд тэр Африкт байгаа хүмүүс бол айгүй ядарсан л та. Манай Монгол хүмүүс өсөхгүй шүү дээ. Африк байвсан бүр айлан галсан. Айлан галсан. Ямар азтай хоёр нь Монголд бас их өндөр хувь тохиолдоо тийм. Хятадд очисон хоёр хүүхдтэй шоронд орсон. Тэгээд хятад аав ээж чи бүр гуугаад одоо эстэнэрийн гадаа тэгтээ нөгөө нууцаа тамид очиад тэр хоёр хүүхдийн шоронд орсон шүү дээ. Тэгээд одоо нөгөө яг харахгүй телевизээр дагаж байгаа болохоор одоо улсын юм чанартай тийм байсан болохоор тэр хоёр хүүхдийг сануулад гаргасан. Хууль аягүй хатсан билээ шүү дээ базар байна уу тий. Тийм санаа бас байгаа тий. Нүүдэлчтэй отгон дээрх хүүхдүүд байгаа шүү дээ тий. За тэгээд тараа хідүүлээ зайг очиод амьдэрсэн байж гэнэ гэдэг одоо нүүдэлчтэй отгон ингээд байгуулсан тийм. За тэгээд тараа ингээд өөрсдийнхөө ингээд гэрнүүдээ аваад тойрог ингээд гэрнүүдээ барьсан. Дундаа нэг нүүдэлчтэй отгоныхоо том төв гэрээ ингээд барьсан тий. За тэгээд сардаа нэг удаа юм уу 7 хоногт нэг удаа нэгдсэн хоолундаа хийж төгөлдөг яах вэ? Хоол хийгээд бол ерөөсөө би бол хоолыг айгүй хоолтой. Би өдөрт залуудаа одоо хоёртой эхнийхээ хань жилдээ суугаад өдөрт нь 3 хоол идэгс хоолуудыг өдөр та бол зүгээр хоол хийгээд өдрийг тэгэхээр нэгдсэн ингээд журмаар 7 хоногт ингээд бөөнөрөө хамт ингээд тойрцоогоо хоол хийдэг. Эсвэл гоё ингээ айл болгон өөр өөрснийгөө хоолыг авчираад дундаа тавиад тэгвэл яг нэг хүндээ ингээ бас хөндөрлөж болохгүйгээр яг өөр өөртөө гიშгээ гიშтэй өөр өөрийнхөө хоол нөгөө хамгийн содон хоолнуудаа авчир тэгээд дундаа тавиад идэх чинь бас гоё шүү дээ. Тэгээд сүүлдээ айл хийсээд би энэхээрээ орж хоолоо. Харин даа. Нөгөө дэлхийн өнчөг болонд амьдарч исэн хүмүүс болохоор герман хоол, хятад хоол тэгээд газар юм. Төр төрийн хоол юм шүү дээ. Тэр хоолны асуудал дээр юусан санаа зовх юм байхгүй. Сайханийнэ. Тэгэл өглөө усвал хэдүүлээ биелгээгээ хийгээл, туслахлаа хийгээл, хичээлээ ягаал, хичээлээ заагаал, эсхийн урлаг бүх юмудаар ороод, урлуудаараа ороод өөрсдөө тэдрийг өмсөж, дандаа өөрсдийнхөө хийсэн юмсуудаа өмсдөг болно шүү хэдүүлээ тий. Тэгээ бас гоё, бас нэг гоё юу байгаа санаа. Би цэвэрлэх. Би одоо мацаг барих тий. Мацаг барих. Тэр одоо цагаан хийцээ. Би тийм сайхан байвал цагаан идэг гэдэг. Би одоо 3 сард одоо 18 хоног ногоо 7 хоног усан мацагтай Мацаг гэсэн. За тэгээд 11 хоног ногоо жилийн 4 улирал нэг улиралд нь 18 хоног 4-өр үзүүлээ 72 өдөр би яг бие цэвэрлдэг. Энийг бол би хийгээд 5 жилийн айр болчиход нэг өдрийн болчихж байгаа. Ан нэг өдөр айр. Энийг бол ингээд алгуураар огцсон. Тийм тэгэхээр одоо нөгөө удирдлагаа зогсоо болоод ингээд хоорм юу галаад айр. Зүүн болохоор чи айрыг цэгээ намар болохоор нөгөө нэг байгалийнхаа нөгөө сайхан маха баг юу гүдэн төгөөд. Тэгээ сэлэг гэдэг чи загсаа идэв шүү дээ сайхан. Идэн шүү дээ сүүл За ингээд ерөнхийн өнөөдрийнхөө дугаарыг ингээд өндөрлөе. Нийт манайхан маань бас гоё. Урайл хэдүүлээ нэр нөгөө нэг энэ нүүдэлчдийн хотхон гэхүү, хүрээ гэхүү, нүүдэлчдийн төсөл гэхүү энэ юу гэж нэрлэх вэ? Хотхон. төсөл болох. Хэрэггүй. Хотхон хүрээ гэсэн. Хүрээ бууч гэдэг. Хүрээ сойр одоо нүүдэлчтэй одоо хүрээ живэлтэй гэсэн үг шүү дээ. Хотхон хэрэгжих сонсогддог. Хүрээ гэхээр ягаад ч нэг тийм
ямар хүрээнд явна хүрээ явна гэдэг дээр үе хүмүүс тэгдэг шүү дээ. Хүрээ хэрж Даа явах. хүрээ гэдэг Тэг яг даа хүрээ гэдэг шиг том дөө хотхон хэрж байгаа. Тэр хотхон энэ хотхон гэдэг жижигхэн сонсгол байгаа. Тэр хүн сонсож чихэнд бас нэг хүрээ гэж сонсгол. Миний л тав миний санаа. За. За тэгэхээр за манайха нийт үзэж байгаа хүмүүс байна бас одоо ер нь энэ төслийг юу гэж нэрлэвэл зохилтой бай талаар бас санал бодлуудаа доор сэтгэгдэл комент хэсэгт бичиж үлдээгээрэй гэж хүсэж байна. За ингээд дараагийн дугааруудаар уулзъя. Хизээ нэгэн өдөр нүүдэлтийн хотгоныг яг гоёор нь бүтээн байгуулчаад тэгээд үйл ажиллагаан дээр та бүхнийг урих болноо. Анхаарал тавьсан явдалд баярлалаа. Дараагийн дугаараар уулзцгаая. За баярлалаа. Баярлалаа.